Мэдлэгээр жигүүрлээ. Mona English Bookstore. Сайн байцгаана уу Саравл ухаанд монголчуудаа. За ингээд 6 дугаар сарын маань 6 дугаар сарын ер нь бол анхны дугаар гэж бол хэлж болно аль биесээр. За тэгээ та бүхэндээ бас энэ сайхан 2026 оны зуны мэндийг бас хүргэе гэж бодож байна. За тэгээд 6 дугаар сард бол маш өвөрмөц, маш өөр салбаруудын гой зочид бол орж байгаа. 6 дугаар сар манай подкаст бол ер нь оюунаар бол бөмбөгдъё гэж бодож байгаа. За тэгээд 6 сарын эхний бүтэнсээ өдөр гарч байгаа энэ сайхан дугаараараа та бүгдэд одоо 2000 оны ихэр бол электрон жаал гэж танигдсан миний сайхан найз Инкпүр маань оролцож байна. За урилгыг хүлээж авсан баярлалаа танд. За баярлалаа найздаа. За электрон жаал сургуулийн захирал. За тэгээд ер нь бол одоо аппликейшн, за одоогийн хийж байгаа ажил гуншин бол одоо мунтахгүй бах тий. За тэгээд сонь сайхан юу вэ Инкпүр? Тажгүй дээ. Тэгэл яг л нөө 6 сар хүүхдүүд хичээл ном амрах тий. Шалгалт шүүлэг. За зарим хүүхдүүд бол эсэлтийн шалгалтандаа бэлдэх гээл зарим 12 дугаар төгсөж байгаа хүмүүс одоо жинхэнэ амьдралынх нь одоо хамгийн чухал момент шиг л байх уу. Тэгэлгүй байх. Одоо яэш болж байгаа тийм ээ. За тэгэл 5 дугаар ангийн хүүхдүүд чинь бас нэг 6 дугаар анги руу орох буюу бага ангиа төгсөх тий. 9 дугаар ангийн хүүхдүүд чинь суур боловсрлоо эзэмшээд ингээд ахлах ангидаа орох гэл ерөөсөө. Тийм байна. Одоо нөгөө улаан шугам мугам гэж байгаа юу? Бидний үед байдаг шиг. За яг тийм улаан шугам энтер гэж бол байхгүй. Одоо тэгээд өвлөрөх энтер гэж бол байхаа болсон. Тий. Тэгээд одоо бүх хүүхдэл ямар ч байсан одоо дүн харах юм бол хуучнаар ярих юм бол A, B гэдэг дүнтэй. Одоо шинэ үнэлгээгээр бол 8 төвшөнд үнэлж байгаа. Одоо дандаа л одоо 90 буюу түүнээс дээш дүнтэй л төгсгөж байгаа шүү дээ. Энд харин зөв юм уу? Гэхдээ яг бодит нөө нэг яг бодит үнэлгээг нь гаргахлаар угаасаа манай улс чинь угаасаа өөрөө гаргачихсан. PISA гэдэг үнэлгээ 2022 онд хийгдээд 2 хүүхд тутмын нэг нь математикийн 4 гарагийн тоогоо бодож чадахгүй нэгэ гаргачихсан. 3 хүүхд тутмын 2 нь уншсан зүйлээ ойлгохгүй нэг гэдэг гаргачихсан. 9 дугаар ангийн хүүхдүүд. 9 дугаар ангийн хүүхд 4 арчсан тоогоо бодож чадахгүй байна. 2 хүүхд тутмын нэг нь гэдэг чинь 50%. За 3 хүүхд тутмын 2 нь уншсан зүйлээ ойлгохгүй байна. 9 дугаар ангийн хүүхдүүд ч юу? Тэгэхээр ингээд нөө нэг манай өнөөдөр тавьж байгаа багш нарын маань дүн, сургуулийн дүн энэ чинь яг бодит үнэлгээг бол гаргахгүй биш болчиход байгаа. За гэхдээ тэгэл бидний үе ч гэсэн тийм л байсан биз дээ. За чи одоо ямар дүнтэй гэсэн ирсэн би гайг байгаагүй. Америктээс ер нь бол тий ер нь гэхдээ бараг л за сайн ирвэл ийм 2 3 дугаар ангид доо уншиж чадахгүй хүмүүс байсан шүү дээ. Хаваал яваад гэсэн. Тий гэхдээ яг хуу бас байхаж байсан. Гэхдээ чи 9 дугаар анги хүмүүс за яг унших гэдэг чинь бол нэг юм тэмдэг тайлж байгаа тий. Үсэг ингээд үсгэлээд уншаад тэгээ бид нар чинь багадаа нэг минутын уншлага энэ төр хийдэг байлаа шүү дээ. Тэгээ минутын уншлага хийсэн хүүхдээс эргээд чи юу уншиж байгааг асуухлаар байхгүй. Тий ямар ч уншсан. Ямар ч нэг юм хурдан уншиж байгаа тэгээд тэгэхээр манай багш нар маань ч тэр эцэгчүүд маань ч тэр юм нэг хурдан унших нэг одоо хэлбэр хөөгөөд үндсэн агуулга жоохон бариад дутуу юм болов. Тэгээд харин энэ одоо бас нийлээ боловсролын хувьд их том асуудал байгаа юм л та. Тэгээд бас ийм асуудал байгаа гэдэг нөө багаас нь ингээл хүүхдийг нь толгойг нийлээл энэ нөгөө эцэг эхчүүд манай хүүхэд мундаг гэд бодцсон бас итгүүлсэн ч юм уу. Тэгээд яг үнэнтэй нүүр тулахаар ч юм уу зарим багш нарын шүүмжлэхээр манай мундаг хүүхдийг одоо таавар гэл юм болгочлоо энэ төр гээл. Одоо үед тэгээд багш нар маань бас бүр ийм нийгэм нь өөрчлөгдөөд ч юм уу бүр за хүүхдийг нь баг шүүмжлэхээс муу тавихаас төгшөөдөг болцсон юм болов. Энэ өөрөө юм эерэг ч юм уу сөрөг энэ ямар хэмжээний өөрчлөлт энэ зөв юм уу? За яг одоо тэгэл нөгөө бидний үед бол багш нь зохиол зодоол авахд бол за нэг тоодогчгүй тий. За тэгэл бараг л нөгөө багштай зодуулсан гээд ээж аавдаа хэлэхээр ээж аав бол бараг л нэм зодох байлгүй тий. Чи одоо ямар муу юм хийсэн ямар бүтггүй юм хийсэн болоо багш зодуулаад байгаа ингээд нэмж бараг л зоддог. Одоо бол яг хоо мэдээж энэ ч нөгөө хүүхдээ ирэх хүнээ ирэх гээд за тэгээд дээрэс нь бол зодох нь тийм сайн зүйл биш л дээ. Хүүхдийг зодох төр хүчирхийллийн арга ч дээ. Гэхдээ бас нэг тодорхой хэмжээнд нэг болж байгаа юмыг болж байгаа гэж хэлээд болохгүй байгаа юмыг болохгүйг нь бас шударгаар ярьж хэлж явах ёстой юм шиг санагдсан. Тэгэхгүй тэгээ нөө эцэгх нь бас нэг ингээд янз бүрийн юм хэлж магадгүй инээ тэрэ гэж бодоод тэгээд ерөнхийдөө эцэгчүүд маань ер нь нийтлэг нэг хариулт өгд юм дөө хүүхдээ эцэгчүүд багш нараас асуухаар манай хүүхэд тэр байна математиктаа гэхлээр гайгүй. Тий, гайгүй гэдэг. Гайгүй гэж яг ямар үнэлгээ байгаа те.
тухайн хүүхэд нь хоцрогдолтой юм уу, хоцрогдол юм уу, ямар сэдвүүдээр хоцорсон, ер нь хичээл дээрээ юу хийж байгаа, хэдэн бодлого бодож байгаа, юу сурж гин те гэдэг ерөөсөө ямар ч тийм одоо тайлан гэх репорт байхгүй. Гайгүй. Харин тэгээд асуух гэдэг юм л да танаас одоо тэгээд энийг одоо шийдэх гэх юм уу, ер нь арай илүү арга зам нь юу юм? Танаа хүүхд чинь гайтай байна гэх ёстой юм уу? Яг хоо одоо энэ үнэлгээл бодиттой болох хэрэгтэй. Тэг үнэлгээг. За би одоо зүгээр яг өөрөө олон жилийн өмнөөс ингээл яриад бодоол явдаг юм л да. За чи хичээл нэг хичээл дээр нэг одоо бүр 90 A гэдэг хуучин үнэлгээ шүү. 90 A гэдэг үнэлгээ авлаа. 90% авлаа. Тэгэхээр нөгөө багш нь сайн гэж нөгөө хүүхдийг үнэлсэн байна. Эцэг нь окей, асуудалгүй байна гэж үзсэн те. Гэтэл тэгээд дараагийн сэдв рүүгээ юм уу дараагийн анги руугаа орно. Үлдчихэж байгаа 10% биш шүү дээ. 90 100 байх ёстой шүү дээ. Процент бол үлдчихэж байгаа 10% яах юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. За бүр 80 бич байж болно те. Тэгвэл үлдчихэж байгаа 20% яах юм? Тэр үлдчихэж байгаа хувьд чинь яах юм нөө. Тэр чинь нэг магадгүй нэг шалгалт аваад ч юм уу нэг тухайн сэдвэр нэг төвшин тогтоох шалгалт аваад тэгэл үнэлж байгаа л үнэлгээ байлгүйдээ бодвол. Тэгэхээр тэр чинь 100% авахгүй шүү дээ. Тэгэхээр 100% авахгүй байна гэдэг чинь тухайн сэдв юм уу тухайн одоо нэг юм дээр авахгүй байна гэдэг чинь дараагийн сэдвийг чинь магадгүй суурн болж магадгүй байхгүй юу? Нөө 10% үлдсэн 10%, 20%. Ингээл эндээс чинь сурлагын хоцрогдол гэж юм нэгдүгээр төсөж байгаа. Хоёрдугаарт за яг нэг үйлхэд бол манад бол өнөөдөр яг 17 8 төрлийн хичээл EBS-д орчин нэг хүүхдэд. Тэгээ 17 8 төрлийн хичээл үзээд бүх хичээл дээрээ дүн аваад гэдэг чинь болохоор тэр хэмжээнд хоёлаа анхны ярианыхаа ихэнд ярьжсэн бүгдэн дээр нь онцсан гарах ер нь боломж хэцүү байхгүй. Тэгэнгүүт яаж байгаа юм гэхэлэр нүүн ингээл бие биенээ хуураад те. Одоо жишээлбэл хүүхэд нь багшаа хуураадаг ч юм уу эцэгхээ хуураад багш нь сургуулаа хуураад те сургууль нь боловсролын яамаа хуураад ингээл нэг дүн харах юм бол нэг нийтээрээ нэг бөөн онц сайн сурлагдангууд бодит байдал дээр түр олон улсын үнэлгээ хийлчихсэн. Тэгэхээр энэ үнэлгээний системийг бид нар нэг тодорхой болохгүй. За нэг бол сурсан, нэг бол сураагүй гэдэг ч юм уу. 3 дугаарт энэ олон хичээл агуулга үзээд арай л хүнд байгаа юм. Арай л олон хичээл, арай л хүнд. Тэг бүх хичээлээр тэр хүүхэд жишээлбэл тийм сайн мундаг үнэлгээтэй төгсөх ер нь чадамж, тийм боломж ер нь баг байхгүй дээ. Одоо жишээлбэл нэг математик байгалийн ухаандаа сайн хүүхэд бол тэр хичээлүүдтэй гайгүй хэрнээ нийгмийн ухааны хичээлүүдэд жоохон яг хуу тааруу гэх нь хайшийн сонирхолгүй байдаг ч юм уу те. Нийгмийн ухааны хичээлүүдтэй гайгүй хүүхэд бол бас нэг математик тооцоолон бодох юмдаа сонирхолгүй байдаг ч юм уу. Би яагаад сонирхолгүй гэж хэлж байгаа гэхээр ер нь альва нэгэн хичээлийг аргыг нь олоо сурцсан хүүхэд бол бусад хичээлээ ойлгоход ер нь бол боломжтой байдаг. Тэгэхээр нөө сонирхлын төвшөнд бол байна шүү дээ. Тэгэхээр арай их олон хичээл үзэж гин, арай их олон багшаас даалгавар авч гин. Тэгээ хүүхдүүд чинь ингээ өдөржин шөнжин даалгавар хийгээ суугаад байдаг. Арай их олон хичээл төр дүнгээ гаргуулж гин. Тэгээ ингээд багш нь ямар дүн тавьж байгаа тэр хүүхэд өөрийнхөө ямар төвшөнд байгааг мэдсээр байж тэр хүүхдэд худлаа дүн тавигдж гин гэхэлэр тэр хүүхэд бол тэгэл ингээл би ингэж хуурж болох юм байна тий. Ийм шударгаар үнэлдэггүй юм байна гэдэг ийм одоо сэтгэлгээ ер нь тэгэл багасаа суугаад эхэлж байгаа юм л та. Одоо нөгөө уг нь бол ингээд нэг хичээлдээ сайн байгаад одоо энэ нийгэмд чинь энэ амьдралд чинь ер нь ингээд бусдын чадахгүй байгаа нэг юм ийг л аягүй сайн чадаал тэгэл авин зугаал мөнгө олоод одоо хоёлоо одоо юу гэдэг юм дэ заавал өөрсдөө хангөрөө хийх албагүй шүү дээ тийм ээ. Тэгээ ингээд супермаркетаас юм аваад хин нэгнээр хувцас оюулаад бүгдээрээ чаддаг юм хийгээл ингээд амьдарч байгаа л нийгэм шүү дээ тийм ээ. Тэгэхээр сургуульд ч гэсэндээ анханасаа тэр байгалийн ухаан сайн хөгтгийг байгалийн ухаанаар нь явуулаад мат англи хэлчим яг тэр ур чадварыг ингээд хөгжүүлээд илүү явуулчих тэр реформ байж болтгүй юм уу? Эсвэл нөгөө бид нар бол нөгөө суур мэдлэг байх хэрэгтэй гэдэг л та. Заавал тодорхой хэмжээний шинжлэх ухааны, тодорхой хэмжээний математикийн, тодорхой хэмжээний эссе бичиж сурах хэрэгтэй гэдэг. Тэг яг тэр суур мэдлэг ер нь яг амьдрал дээр ер нь яг бодит тэр хэрэг болтیں۔ Эсвэл бүр specialize хийгээд бүр нарийн болгоод чаддаг юмруу төвлөрүүлж дээр юм шүү. За ингээд багшин болохоор ингээд ярианаас ингээд амар олон юм дотроо ургуулж бодоод тэгээд ингээд бүгдэн дээр нь ингээд тайлбарлах гэх хичээл орох гээд байж магадгүй шүү. Зүгээр яг хуу дотроо боддог адилхан дөө. Дотроо боддог юм гэхээр ер нь бол яг хүн төрөлхөөс төрсэн хүүхэд одоо жишээлбэл байгалийн ухааны ч юм уу нийгмийн ухааны математиктаа гоц, математиктаа муу, сайн гэдэг ер нь төрдөггүй. Хүн чинь өөрөө угаасаа homo sapiens те амар мундаг оюун ухааны супер амтан байхгүй юу? Бүх хүн бүр үнэхэрийн одоо жишээлбэл одоо юу гэдэг янз бүр байдлаар нэг төрөх биологийн үйл явцдаа нэг гэмтэл энтер аваагүй бол эрүүл төрсэн хүүхэд болгон хүн болгон л ер нь бол маш оюуны өндөр чадамжтай хүн гэдгээрээ. Тэгэхээр юуг л юуг сурж болох бүрэн боломжтой.
Манайхан л яг дунд нь ингээл нэг ганц нэг хүүхд хоцорсон байрсан те өвчтөй байсан энетрээс ихсүүлээд ингээд нэг хичээлдээ хоцроод ойлгоогүй юм тухайн хичээлдээ дургу гэж яриад тэгэл дараа нь мэрэгжил сонголтын дээр хүртэл одоо тэр нь нөлөөлж нэхлээр үнэхээр хайран. Тэгэхээр хүн бол нэгдүгээр тул бүх юмыг сурах боломж бол байгаа. Хоёрдугаарт асуусан асуултанд хариулъя гэвэл ер нь бол яг нэг ерөнхий боловсрол гэдэг утгаараа тодорхой хэмжээнд тухайн зүйлийн одоо танин мэдхийн хувьд бол байж болно. Гэхдээ бид нар бол ерөнхий боловсролын сургууль юу сурах гэдэг юм гэхэлэр чадвар сурах гэдэг. Унших чадвар, бичих чадвар, ярих чадвар, тооцоолон бодох чадвар. За тэгэл нэг critical thinking гэлээ одоо юу гэдэг вүлээ. Тэгээ тэр мэрийг ийм чадруудад л уг нь сурахын тулд ийм хичээлийн агуулгуудаар дамжуулаад энэ чадруудыг олох гэдэг байгаа байхгүй юу? Уг нь зорилго нь. Гэхдээ өнөөдөр бол яг манай EBS-д бол зүгээр яг цээжлүүлэх л тий уншаад цээжлүүлэх буцаагаад асуудаг л ийм болчиход байна л да. Тэгэхээр энэ чадруудыг ямар агуулгуудаар одоо эзэмших вэ гэдэг чинь бол одоо нэг EBS-ийн хөтөлбөрүүд байгаад байгаа. За тэгээд тэр хөтөлбөрүүдийг дүүргэснээр тухайн одоо чадруудыг бол эзэмсэнд боловсролтой болсон гэж хүн гэж тооцоод байгаа юм. Боловсрол эзэмссэн ингээд. Тэгээд цаашлаа дээд боловсрол гэж явна. Бас нэг зүйл нь бол юу вэ гэхээр манад бол одоо энэ тухайн чадруудыг эзэмших тэр хичээлийн буюу судлагдхууны тоо бол яг нэг үгэлэхэд бол арай дэнтчихэд байгаа. Тий 10 манайх ч бол одоо баг дэлхийд баг одоо нэгт ордог юм нь юу вэ гэхээр хичээлийн тоо ихгүй юу? 10 хэдэн хичээл 18 9 төрлийн хичээл үздэгээрээ. За бид нар 24 онд нэг Вьетнам руу явхад тэнд социалист орон тий коммунист одоо дэглэмтэй 8 хичээл заавал үздэг. Тэгээд 9 хичээлээс 4 хичээлийг сонгож үздэг гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд нийт 12 хичээл. За тэгээ Сингапур энэ төргээд Япон солонгос юу юм тооцох юм бол за нэг 12 хичээл максимум да. За бүр англи интерлөө бол бүр 8 9 хичээл бол авчиж байгаа жишээ нь. Тэгэхээр Канадад төгсөхдөө бол 6 хичээл үздэг гэсэн. За тийм бах тий. 12 дугаар анги. Тий. Тэгэхээр бол манайх бол нэгдүгээр хичээлийн тооны хувьд бол бүр арай дэндүү энэ дэлхийд байхгүй гараа бол мэдээж л явж байгаа. Тэгээ энийг яагаад одоо ингээд одоо уг нь бол ярих цаг нь болцсон. Тэгээ яагаад энийг ингэж хүндэж авдаггүй юм гэхээр одоо тэгэл нөгөө нэг багш нар ажилгүйч багш нар ажилгүй болно гэж ярьдаг байхгүй. Биш. Багш нар хүүхэд байгаа цагт багш бол байж л байна. Багшаагаа жоохон хувиргаал мэдлэг чадварыг хувиргаал тэгэл орчиж байна. Хичээнэ. Тэгэхээр энэ нэг хичээлийн тоо арай олон байна. Арай олон дүн тавьж гин, арай олон чадвараас даалгавар өгч гин, арай олон чадварыг хүүхдээс нэхэд байна. Тэгээд байгалийн ухаанаар явж байгаа юу гэдгийг хими, физик, биологоос аль нэгийг л судлаа гэлтэй тий. Тэгжил барууны оронд бол тэгжил явж байгаа тэгж сонгодог явдаг тий. Яг хонгож байгаа нь тий үндсэн 4 хичээл байгаа. За тэгэнгүүт одоо мат ба штэ. Мат чинь заавал яг хуу зарим нь ингээд арай жоохон одоо хоцрогдсон хөвгт тий. Айлгаараа сураг. Арай гаагүй геометри сураг. Арай тэрний дээр тригонометри сураг. За ингээд за яг бүр сайн маань бол бүр ахлах сургуультай дифференциал дээд томоогоо бодгоо л дээ тий. За тэгэнгүүт шинжлэх ухаан дээр бол яг тэр ихгүй хим, физик, биологоос сонгож байгаа. За тэгэнгүүт хилцүү байгаа юм тийм ээ. Яалтчгүй. За тэрийг бол улсынхаа язгуур хэлийг бол одоо монгол хэл бол монгол хэл, Америкт бол одоо language arts гэдэг тэр сурах ёстой. Дөрөвдөг нь бол нийгмийн хичээлээс дэлхийн түүх юм уу, эх орныхоо түүх юм уу, одоо нийгмийн гэдэг утгаар төр засгийнхаа тэр бүтэц юм уу. Ингээд сонгоод тэгээд үлдсэн нэг 2 3 хичээлийг сонгуулаад тэрний илүү амьдралтай ойрхон магадгүй энэ анхан тусламж хүний амийг аврах хичээл бид нар байх ёстой ч юм уу. Юм ойж чадах. Заавал тэрийг эрэгтэй эмэгтэйгээр тэр хөдөлмөрийн хичээлийг салахгүйгээр нэг иймэрхүү маягаар том хэмжээний реформ ер нь хийх ёстой л гэж та хараад байна уу те? Тий, ерөөсөө бид нар нэг сонголт байдаггүй хүүхдүүдэд багаас нь. Тэгэхээр бид тий нөө сонголт гэдэг чинь уг нь бол нөө хүүхдүүд багаасаа алдаж сонгосон сонголтондоо алдаж онож байж дараагийн сонголтоо илүү нухацтай одоо гарсан шийдсэн сонголтондоо хариуцлага үүрдэг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд өнөөдөр манай хүүхдүүд сонголт байхгүй. Зүгээр ингээд нэг юм тэгштгэх гэдэг тий нийтээрээ нэг юм хүүхдүүд бай гэдэг ийм бодлого яваад байгаа. Тэр юм сонголт хийж чадахгүй хүүхд чинь нөгөө дараа нь ямар мэрэгжил сонгоож ойлгохгүй. Одоо ингээд бид нар алхах ингээд энэ хавар болцсон ингээд хаасаа игвэл мэрэгжил сонголтын тухай лекцүүд явдаг байхгүй юу. Тэгээ бид нар ингээд надаас ч гэсэн зөндөө хүмүүс асуудаг. Хүүхдэд ямар мэрэгжил сонгох вэ? Та эсвэл манай сургууль дээр ирээд алхангийн хүүхдүүдэд мэрэгжил сонголтын талаар яриад үг гэд. Тэгээ би тийм юм ярихад айгүй хэцүү. Нэгдүгээр хүнд байдаг байхгүй юу? Амьдралын амар том чухал асуудлыг
Тэгээ тэр чинь хэн нэгэн хүн зөвлөн хэсэл тэр хүн өөрөө сонгох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэр сонгох хэрэгтэй юм нь өөрөө бага дунд ангиасаа хичээлээ сонгож явах хэрэгтэй. Тэгээ хичээлээ сонгож явж байгаад болохгүй байвал солих хэрэгтэй. Цаг алдалгүйгээр тий. Тэгэхээр ийм чадварт хүүхдүүд маань багаасаа дунд ангиасаа суралцаагүй хүүхдүүдэд бид нар одоо ахлахын буюу нэг хагаар 2-3 сарын дараа ч юм уу мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд бид нар ингээд сонголтын талаар ярихад бол яг үнэ маш хэцүү. Хоёлаа яг энэ сэдв дээр төрхөн яг заавал саатаж илүү дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байна. Нэгдүгээр сая хэллээ л дээ. Манай экспро цээжлүүлээд байна. Ер нь л тэгж байгаа. Ер нь ямар сэдв. Тэгэхээр цээжлэх биш тийм ээ. Сурж сурах хэрэгтэй байгаа тийм үү? Тэгвэл юм сурж сурах, сууж сурах. Тэр critical thinking тийм ээ. Альва зүйлийг шүүмж сэтгэх. Энэ чадварыг, сурах чадварыг яаж эзэмших вэ? За эсвэл заах хэрэгтэй юм тий. Ер нь бол тэгэл одоо онлайн дэвшин юм хүн тэгэл ер нь хүн төрсэн цагаас эхлээл ингээл юу гэдгийг орчноосоо суралцаад эхэлдэг. Ер нь хүн бол одоо хүүхэд бол тий хөлд орохдоо яадаг үлээ. Нэг тентэр тонторыг айл алхах жахтаа ингээл нэг унаж босоол хүүхэд өөрөө сурдаг. Ямар ч одоо аргаар хүн заая гэд тэр хүүхэд ойлгохгүй хүүхэд тэгэл алдаж унаж байгаасаа сурах чадвартай шүү дээ. Сурах чадвартай сурдаг. Хилд орох жоохтой тэгэл ааваа ээжээ гэж яхал гэнт нэг мэдсэн ааваа юм уу эсвэл ээжээ гэл хилд ордог тий. Тэр бол ингээд орчноос ингээд төрөлхийн сууж сурах тийм чадвартай байхгүй хүн чинь. Тэгэхдээ тэр нь болохоор шууд утгаараа биш. Одоо шууд сурдаг гэсэн үг биш. Заавал алдах хэрэгтэй. Заавал алдаж онож сурдаг. Тий. Алдаанаасаа илүү ингэж нэг дараагийн дахиж алдахгүйгээр тэр зөв зүйл рүү явж штэ. Тэгээ байж ил нэгдүгээр ангид орлоо. Тэнгүүд яадаг вэ гэхээр багш чи цагаан цаас, хүүхэд бол цагаан цаас. Бид нар тэгдэг үстэй хүүхдийн чинь цагаан цаас. Хүүхэд бол цагаан цаас бол биш байхгүй юу? Хүүхэд бол маш өнгийн өнгө алгалсан тийм өнгөтэй байгаа байхгүй юу? Янз бүрийн өнгөтэй байж болж байгаа. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр хүүхэд бол цав цагаан юу ч мэдэхгүй багш гэдэг хүн бол бүгдийг мэднэ. За би одоо өнөөдөр ишлээ бүгдийг мэднэ та нар юу ч мэдэхгүй шүү гэд ингээд ийм өөрөө мэддэг юм а хүүхэдтэй тайлбарж өгж байгаа маягаар ингээд заагаад явдаг. За даа ялангуяа нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийг яадаг вэ гэхээр зарим хүүхдүүд нөө гэрээрээ уншаад бичээ сурчдаг. Зарим нь бол бүр хөрхий цэцэрлэгч яваагүй хүүхдүүд бас байна. Заримдаа өвдөж хавтаад те. Зарим нь ах ихчээ дуурайж харж агаад нэг ингээд нэг үсэг мүсгэн хөдөлсөн хүүхдүүд бас байдаг. Янз бүрийн хүүхдүүд. Тийм 30 за боли усан сургуульд ч өнөөдөр хэд хүүхэд сурж байгаа 40 50 60 тийм адилхан тийм янз бүрийн 40 хүүхэд ороод ирлээ. Багш яах вэ? Яадаг вэ гэхээр бүгдээрингийн тэгштгэж жагаад эхнээс нь авсгээ зааж эхэлдэг байхгүй. Тэгээ бахангийн багш нар чинь 12 сарын 30 гэхэд нэг санаа амардаг гэж байгаа. Яадаг вэ гэхээр уншдаг хүүхдүүдээ доош нь татаад уншиж чадахгүй хүүхдүүдээ дээш нь өргөөд ингээ 12 сарын сүүлээр ихэд нэг хэвэн цутгадаг байхгүй. Үүнээс хойш багш бол өөрийн одоо бүгдээрэнд нийтээр нь сайхан нэг лекцээ уншиж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ хүүхдүүд уншиж чаддаг хүүхдүүд тэгэхээр хохиролтой, үсгээ үдцсэн хүүхдүүд нь хохиролтой. За бүр одоо ингээд цэцэрлэгт яваачгүй бүр ингээд бичиж одоо юу гэдгийг бичлэг гар зураг зөвшөөрөөгүй хүүхдүүд ч бас нөгөө хүүхдүүдийн яахын тулд хурдан бичүүлнэ. За тэгээ багш нь яадаг вэ гэхээр хамгийн сүүлдээ гэрт нь өгдөг. Даалгавар болгож өгдөг. Гэрт нь. Тэгээ одоо ингээд нэг юм зүйл анзаараарай. Ер нь бол уншиж сурах, бичиж сурахыг бол гэрээрээ хүүхдүүд сурч байгаа. Ээж аав нь эмээ өвөө нөгөө ар гэрийнх нь. Тэгэл нэгдүгээр ангийн хүүхдүүдтэй эцэгчүүд нэг хэрүүл зодоон те эсвэл рүүгээ нэг зодох модох юм болоод явдаг. Ингээд нэг хүүхэд нэг хавар гэхэд ямар ч гэсэн зодуулж өөлж мөөлж байжгаад ингээд нэг юм уншиж бичиж сурдаг. Тэгээ нөгөө хүүч нь бүх юмыг уг нь анх сургуульд орохдоо ингээ өөрөө би сургуульд оръё би чадна гэж хүүхдүүд гэдэг чинь би ингэн би тэгнэ гэж тэгдэж штэ. Нөгөө нэг юм би өөрөө гэдэг энэ нууны сэтгэлгээ чинь байхгүй болчдөг. Тэгээ нэг ээж аав зодчих юм. Мэргэжлийн бас хүмүүс байгаа штэ. Тэгээд багш нь чи юу ч мэдэхгүйгээ ингээ ээж. Нөгөө хүүхд чинь яадаг вэ гэхээр тэгэл нэг ээж аав эмээ өвөө загнал зодуулсан эсвэл одоо тэгээ багш нэг загшил заасан гэдгээрээ нөгөө нэг би гэдэг юм өөртөө итгэл нь унцдаг. Би далавчийг нь таслаа хийдэг байх. Тий, далавчийг таслаа хийж. За ингээд тэгээ хүүхдүүд чинь анх сургууль орохдоо ямар туртай ордог вүлээ? Сургууль төгсөхдөө ингээд сургууль гэдэг чинь ер нь ийм амар юм уу? Зарим хүүхдүүд бараг сургуульд явахгүй ч гэж өөлж мөйлэл ингээд болдоо. Тэгэхээр ингэж нэг юм хүүхдүүдийг одоо жишээлбэл тийм одоо янз бүрийн өнгөтэй юм хүүхдүүдийг бүгдээрэн стаж ингээд цагаан цаас болгож байгаа байхгүй. Аль нь одоо эцэг их гэр бүлч тэр сургуулийн орчинч тэр. За ингээл үүнээсээ хойш бол ерөнхийдөө тэр нэг хүүхдийн юм тэр бие таа суралцах. Юм би өөрөө байхгүй. Зүгээр л үсэн ингээл нэг юм уншиж цээжл нэг баахан хуулан бичлэг хийлгэн. Тэгээ нөгөөдгөөч тэр ер нь гоё ичих мохоо ичих ч юу нэг хин тамаатын хүнд ойлгож ирэвэл болчих гээд байгаа асуудлыг ингээл нэг юм
одоо нэг социализмын юм тэгшдэг гээд нэг юм хүмүүс бүх хүн нэг ижил хэвтэй байна, ижил үсний засалтай байна, ижил адилхан хувцсан өмсөнд адилхан мэрэгжил эзэмшнэ гэдэг шиг л нэг юм. Нөгөө нэг анхны хайрын нөлөө би чамд ярьтай дээр гардаг шүү дээ. Ангиара готлын юу зэхрөө явлаа. Чи ганцаар яах гэж байгаа юм бэ гэдэг шиг нэг тийм л бодлого өнөөдрийг хүртэл эвдэгдэхгүй яваад байна даа л гэсэн юм анзаарэгд. Харин тэгэхээр энийг ер нь өөрчлөх арга зам байна уу гэдэг хэрэг ахаад нэг асуултаас тавья л да. Хэрхэн сургах вэ тийм ээ? Дээрэс нь 40 хүүхэд тгээ ороод ирэхэд тэр ганц багш яах юм үнэхээр? Ямар арга зам байгаа юм? Одоо тэгэхээр одоо бид нар сургаж бол би бол болно гэж одоо өөртөө 100% итгэлтэй хэлмээр байна. Ягаад тэгэхээр за нэгдүгürt би өөрөө тэгж сурсан. Хоёрдугаарт одоо тэгж өөрөө тэгж сурчаад түүнийхээ дагуу одоо ингээ багшлаад явж байна. Тэгээ би ч одоо бараг 8 настайгаас хойш хичээл заасан одоо ч 30. Бараг 30 жил арайч хүрээгүй. Насаараа л бараг л багшлаа. Тэгээ дандаа л нэг юм одоо яг муухай хэлэхэд одоо хоцрогдсон те ингээд ийм хүмүүстэй ажилласан. За өөрөө сурсны тухайд бол яг л одоо хүүхэд байхдаа манай ээж гэр бүлийн зүгээс бол ерөөсөө өдөр тогтмол нэг цаг хичээл хийлэгдэг. Тэгэл одоо миний тэр нэг би өөрөө гэдэг зүйлийг л тасалдуулаагүй юм байна л гэж би ойлгоод байгаа юм. Тэгээд өөрийн тэгж сурсан зүйл дээрээ үндэслээд бусдыг хүүхдүүдийг сургаад явсан. За шууд одоо хариулахад бол ер нь л одоо хүүхэд болгон өөр байгаа юм. Хүүхэд болгоны ур чадвар, эзэмс одоо өсөж төрсөн одоо орчин өөр, эцэг эх нь өөр. Тийм учраас тэр хүүхэд нэг бүрийг байгаа түвшнийг нь эхлээд маш сайн онцлоод ур чадварыг нь онцлох буюу одоо нөө бид нар имлэгт очиод шууд имчилгээ хийлгдэггүй шүү дээ. Очиод ямар ч байсныг онцлуулдаг те. За ер нь шинжилгээ өгдөг. Түүнийхээ дараа имчилгээ хийлгэхдэгтэй адилхан одоо жишээ нь одоо нэгдүгээр анги тэр орж байгаа хүүхдүүдийг бол нэгдүгээрт за бие болон сэтгэхүйн ямар одоо онцлог ур чадварууд байна вэ? Юу мэдж ийнэ вэ гэдгийг нь бол нэгдүгээрт онцлоод хоёрдугаар тухайн хүүхдэд тохирсон одоо нас жинхэнэ сэтгэхүйн онцлог тохирсон тэр бие даан суралцах хуулийг дэмжсэн одоо сургалтын хэрэглэгдэхүүн байх хэрэгтэй. Тэрнгээр одоо хүүхдүүдийг ажиллаж байгаа хэрэгтэй. Гуравдугаарт тухайн хүүхдүүд одоо жишээлбэл хүүхэд бүрийн суралцах хурд өөр байж байгаа. Тэгэхээр хооронд нь ингэж батыг тулгаатай тий урнааг цэцгээтэй хооронд нь тэгж жишиж үнэлэх хэрэггүй байх. Өрсөлдүүлэх. Тэр чинь ингээд зарим хүүхэд нь их удаан тайван юма хийн, зарим хүүхэд нь хурдан түргэн юма ойлгоно. Гэхдээ юма амархан мартдаг ч юм уу тий. Тэгэхээр хүүхэд болгоны тэр суралцахын ялгаатай байдал бүгд өөр өөр. Тэгэхээр багш бол одоо ингээд тэр хүүхдүүдэд нийтэд нь самбарын өмнө хичээл заах ямар ч боломж байхгүй. Яг уу гэхээр хүүхэд тус бүртэн тохирсон хөтөлбөрлөл гаргах хэрэгтэй. За ингэж хүүхэд ямар ч хүүхэд орхигдохгүйгээр ингэж өөртөө суралцаад тэгээд тэр бие даан тэр суралцах хуулийг нь багш бол сайхан дэмжиж чиглүүлж өгдөг. Ийм л одоо бид нар суралцахын одоо шинжилэл гэхүү, хувьсэл гэхүү за ер нь бол гэхдээ байсан л зүйл дээ. Тэгэхдээ энэ юм руу хийчихгүй бол ер нь бол өөрчлөгдөхгүй л дээ. Манай подкастын хамтран ажиллагчаар Simple зээлийн app ажиллаж байгаа. За, ер нь бол зээл гэдэг бол бидний амьдралд бол маш том хүнд ачаа болж байгаа. Ер нь одоо ингээ харах юм бол инфляц одоо 10 гаруй хувьтай байна. Энд тентгийн баахан зээл Монголын ард түмний бол нуруунд дээр байгаа. За, тэгээ зээл авч чадахгүй та хурж штэ сүүл рүүгээ тийм ээ. Бид нар харж агсаалтанд орж ийн, тал талаас ингээл янз бүрийн бичүүгээр нь requirement-ууд шаардж байна. Харин ер нь бол таны одоо энэ зээлийн дарамтыг бууруулах, зээлийн төлөлтийг бууруулах гэдэг гоё тохиргоо бол манай Simple аппликейшн дээр байгаа. Та бүхэн аппликейшн руу ороод зээлийн төлөлт бууруулах гэдэг хэсэг дээр нь дараад орох юм бол та бүхний амьдралд ч гэсэндээ жоохон ч гэсэн ачааг нь бууруулах ийм гоё тохиргоо манай хамтрагч Simple зээлийн аппликейшн дээр байгаа шүү. Тэгэхээр та бүхэн Simple app-ыг суулгаад тэгээд өөрсдийнхөө төлөлтийг бууруулах гэдэг энэ хэсэг дээр бол одоо тий одоо тэрийг дараад тэгээд зээлийнхаа төлөлтийг бас бууруулж байгаа ачааг хөнгөлөх юм боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Биднийг аз жаргалтай болгоод үзвэл амьдралд олон хобби, аялал, өөрийгөө хөгжүүлэх гэмтэл гэвч нөгөө л санхүүгийн асуудал гарахад өөрөөс хамаарахгүй шалтгаанаар хэрэгцээ зээл авч чадахгүй тулгардаг. Энэ үед Simple микро зээлийн үйлчилгээг ашиглан эндээс төлдөгч бай, үгүй ч бай, дансны хуулгаараа 5 хүртэлх сая төгрөгийн зээлийн эрхээ шалга. Simple микро зээл.
Наадах чинь илүү практик дээр ярихад би бас Universal дээр хэдэн жилийн өмнө хэрэгжүүлж ирсэн л да. Зөвхөн англи хэл сурах дээр л авъя те. Хүний одоо Google дээр үзэх бол нэг юм хүний тарих 7 өөр аргаар ажилладаг гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Одоо зүгээр ингээр хэлэхэд зарим хүнд бол за тэр юугаар номин ихтлгүүрээр эргээд гээд зам заан тийм ээ. Заримд нь бол за наа чи нэг 2 шом байгаа ингээд. Заримд нь бол яг Намянжуугийн гудамжаар эргээд гэж заадаг ч юм уу тийм ээ. Заримд нь аягүй тэр нэг 2 өхөр байсан гэдэг шиг. Тэр шиг тийм ээ. Тэгээд юу хийсэн гэхээр бид нар янз бүрээр үзсэн. Энийг ингээд одоо адилхан 11 дугаар ангийн хүүхдүүдийг нэг ангид хийж үзлээ. За мэдээж төвшнгөөр нь хуваалаа. Төвшнгөөр нь хуваахад янз бүрийн насныхан ер нь л англи хэл бол төвшнгөөр нь хуваадаг л та. Гэхдээ ингээд 100 болвол илүү их дататай, илүү олон хүүхдтэй учраас их гоё янз бүрийн сурах арга барилаар нь хувааж болдог байхгүй. Тэгэхээр зарим хүүхдүүдэд яадаг вөхөр яг уламжлалтаар яг юу яана? Compound, complex sentence, present simple гэдэг ингээд яг заана. Яг тэрүүгээр нь сурна. Зарим нь яадаг вөхөр ингээд юу хооронд нь монголоор мэтгэлцүүлээд мэтгэлцсэн поинтыг нь англиар бичээд та нарын сая ярьсан юм чи энэ байгаа зэрэг. Заримд нь бүтэн өгүүлбэр биччихээд өгүүлбэрийн дараа нь задлана. Зарим хүүхдүүд их гоё урмын үгэнд хошгорч сурдаг. Зарим нь жоохон ингөөл сурдаг. Гэтэ ингээд тэгэхээр манай их бүрийн маань ярьж байгаа бол яг тэр л гэж бодоод. Тэр хүүхэд болон өөр ингэсэн. За яг хөө тэр ур чадварыг бол Лука дээр дугаар дээрс ярьж байсан. Ур чадварыг эзэмшиж болно. Тэр хүмүүс одоо би бол IELTS-ийн 6.5 оног бол за хүнд бол аваад өгч чадна. Тэр цаг хугацааны асуудал. Хэрхэн суралцах хувь хүний тэр дахин давтагдчихгүй өгөгдлийг тэрэнд нь тааруулж заана гэдэг маань чухал байгаа шүү дээ. Одоо энэ яг л 21-р зууны яг л одоо жинхэнэ багш хүний зайлшгүй эзэмших ёстой ур чадвар. Бид нар багшийн сургууль ингээл сэтгэл судлал сурах ингээл хүүхдүүд багш нар үздэг. Тэгээ яг хүн чинь нөгөө сэтгэл судлал сургана үзэхдээ ер нь манай багш нар ер нь одоо ингээд юу заадаг вэ? 1960-70-аад оны сэтгэл судлал сурганы онлоод үздэг байхгүй юу? Тэр онлоод бол яг л юм ярьдгийг. Гэхдээ бид нар нөгөө багш нарчлахтаа практик төр тийм байдаггүй манай багш нарт. Тэгэл одоо улсаас нэг хөтөлбөр гаргаж өглөө. Энэ хөтөлбөрийг эзэмшүүл. Тэнгүүл нөгөө хөтөлбөрийг эзэмшүүлэхийн тулд ээлжид хичээл нэг хичээлийн төлөвлөгөө гэж гаргаал. Тэгэл тэрнийхээ ингэ цагуудад хуваагаал. Тэгэл за энэ цагт энэ хичээл үзнэ гэд тэр нь багш нөгөө хичээлийн бэлтгэл гэж үзээд байдаг байхгүй юу? Уухтай хичээлийн бэлтгэл гэдэг бол хүүхдүүдэд таньж мэдэх хэрэгтэй байхгүй юу? Энэ яг хэм бэ? Энэ хүүхэд яг ер нь одоо ямар одоо өгдөлтэй ямар ур чадвар эзэмшсэн тий? Юунд сонирхолтой? Юунд дуртай тий? Юу мэддгийг ер нь гэдгийг хүүхдэд таньж мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй нөгөө хичээлийн бэлтгэл гингүүдлээ баахан бичиг цаасан гэж бэлдээд байдаг. Юунд ч хэрэгтэй, хинт ч хэрэгтэй. Тэгээ эргээ шалгуулахад ингээд. Тэгэхээр ерөөсөө л яг цэвэр 21-р зуунд одоо энэ 90-д бол багш нар бол бид нар яг л одоо энэ хүүхд суралцахгүй гэдгийг бид арай өөрөөр хараад тэгээ энэ арга зүг хөл хуучин өмнө заалгасан юм 100% мартах хэрэгтэй. Тэгэл ерөөсөө л хүүхдтэй яаж ажиллах вэ? Хүүхдээ яаж таньж мэдэх вэ? Яаж онцлох вэ? Яаж хүүхдээр нь өөрөөр нь юм хийх вэ? Хүүхдийг яаж өөртөө ихтгэлтэй болгох вэ? Алдлаа гэж бодоход алдаанаас нь яаж одоо загналгүйгээр яаж тэр алдаанаасаа босох, алдаагаа дахин давтахгүй байх зам руу чиглүүлж өгөх вэ гэдэг энэ ур чадварууд бол яг одоо багшийн зайлшгүй эзэмших ёстой ур чадвар. Тийм байна. Хүүхдэд тань. Ганц багш нарын ч биш, эцэг эхчүүдийн. Одоо ингээд монголчуудын нэг онцлог байна л да. За багш ингээд гэрээрээ багш ингээд анги дээр юм заана. Тэнгүүд ихэнх бас ингээд бас гэрээрээ ээж аав нар нь бас ингээд хичээл томд нь туслаад те. Зарим боломжтойнууд нь штэ. Тусалж дээ. Тэгэхээр эцэгчүүд маань ер нь бол бас нөгөө Аз соёл гэдэг ч юм уу хүүхдтэй ээж нар бас их анхаарал тавиад те. Ингээд хүүхдээ бас сайн хүн болох гээд ингээд бас даалгавар хийхэд нь туслаад дэмжиж ч юм ингээд явж байна. Тэгэхээр багш нар ч гэлтгүй ер нь эцэгчүүд ээж нар бол бас те ялангуяа энэ суралцахын талаар бас нэлээд сайн онлайн болон практик төвшөнд бол судалсан зүйтэй юм болов уу гэж бод. Тэгэхгүй өөрсдийнхөө намайг багад ингэдэг байсан ингэж хүүхдтэй хичээл заах бол бас л нөгөө нэг хуучинсаг хоёрдугаар тооцрогдсон гуравдугаар хамгийн гол нь үр дүнгүй байхгүй юу? Өөрийнхөө энергийг зарцуулаад тий өөрийнхөө маш их энергийг зарцуулаад гэр бүлийн тайван уур амьсгалаа тэр нэг одоо хүүхдээсээ болоод эхнэр нөхрүүд их хэрэлдэх юм уудалцахын тэгэл сүүл рүүгээ баг хэнийгээ дуурайсан юм бэ гэдэг чим асуудлууд үүсдэг учраас ер нь альва нэгэн зүйлийг мэрэгжлийн түвшинд нь заавалчгүй судлаад тэгээд тохирсон арга барилаа явах юм бол аль ч ямар ч хүүхэд ер нь бол үр дүн
сурдаггүй хөхт. Миний нэг бүр багаасаа би хэлдэг юм. Хүүхэд ингээ хооллоо сэрээгээ халбгаар зөв идэж чаддаг л бол тэр хүүхэд сурнаа. Аа. Тий. Одоо ямар л хүүхдэл сурна. Хамгийн гол нь тэр арга барил нь таарахгүй л байна. Нэг Жакма нэг ярилцсан дээр хэлсэн байдаг. Нэг амар бүх хичээл дээр онц сурахыг зөвлөхгүй байлээ л дээ. Одоо хоёр боловсролын салбарын хүн ингэж ярьж болж гин үгүй юу. Тэгээд гол нь яг заавал онц сурах албагүй. Гэхдээ зүгээр 3 сурлаа гэж үү. Хуучны үнэлгээгээр тий. C сурлаа гэж үү. Бусад ур чадвараа ихтэй хөгжүүлээ. Зүгээр C аваад авах шин штэ. Хамаагүй бусад ур чадвараа хөгжүүлж ивэл заавал бүх хичээл дээр онцгой халбгүй гэдэг нэг юм ярьжсэн. Энийг юу гэж бодож байна? Тий, яг бүх хичээл гэхээр 16 7 хичээл бол боломжгүй. За боли 16-г хоёлаа 8 болгоцсноор төсөөлье. Угаасаа тийм болгох ёстой гэж бол бодож байгаа шүү дээ, тийм ээ. Тэр бол тийм их хичээл тэр үр дүнгүү 45 минут ордог хичээл хэрэггүй. Тэрэнд орвол 2 цаг айгүй чанартай сайн хичээл орох ёстой гэж боддгийн зүгээр тий. Тийм, би бол бас ер нь яг санал нийлж байна. Тэр ямар хичээл илүү цаг хугацаагаа зарцуулах, юунд илүү цаг хугацаагаа зарцуулж одоо амжилт хүрэх вэ гэдгээ хүн өөрөө сонгоод тэгээд тэр нь үнэхээр амжилттай болж байгаа байхгүй. За тэгээд би болохоор юу гэж одоо бас нэг санаа хэлэх гээд байгаа юм гэхэлэр үгүй 12 дугаар ангид өсөж байгаа хүүхдүүд хоёр их дээр тэр сайн ч үнэ муу ч үнэ ямар ч хамаагүй дүнтэй зүгээр төгсгөлтэй. Гэтэ боддоороо тий? Тэгээд тэр сайн сурсан хичээлүүд нь байвал тэр нь боддоор нь л үнэлчих. Манай ерөнхий боловсролын математикийн агуулгыг яг энэ 12 жилийн агуулгыг бүтэн яг эзэмшсэн хүүхдүүд бол үнэхээр супер хүүхдүүд уг нь гарах хэрэгтэй шүү. Үнэхээр яг сурсан байх юм зааж байгаа материал нь бол лаг штэ. Оо амар. Тэр агуулга бол стандарт үнэхээр супер 10 жил юу цагаагүйдэд гараад өөрсдөө сураагүй байдаг штэ. Тий. Тэгэхээр үнэхээр тэр супер агуулгыг бол эзэмшсэн хүүхдүүд бол үнэхээр супер амт төгсөх ёстой. Гэтэл яг тэрнгүүрээ байхгүй байгаа даа л да. За тэгэхээр магадгүй тэр 10 хичээлтэй байлаа гэж бодоход үгүй тэр 3 4 хичээл тэр нь унаг л дээ. Унсан байж болно шүү дээ. Тэрийг нь хамгийн гол нь боддоор дүнгийн тавиал өгч хэрэгтэй байхгүй. Сайн онц авсан тэр нэг фул 100% дүүргэсэн хичээлүүд нь бас байж л байг л дээ. Тэгэл тэндээс чи хүүхд хараад их сургуультаа орох дараа нь ажил дээр гарлаа тэр хүн чинь энэ ур чадруудыг нь яасан байна. Тэгээ магадгүй нөгөө хүн чинь дараа нь ч гэсэн 10 жил төгснөхийн дараа би энэ хичээлүүдээр ер нь 10 жилд жоохон тааруулсан тэрнгээрээ одоо нөхөх гэдэг ч юм уу. Гэхдээ тэр боломж нь бол жоохон үнэнч вэ, шудраг вэ. Тэгээд дүн юу бэ? Тэгээд ер нь бол нэг хичээлийг нэг зүйлийг сурсан хүн бол босод ямиг ч гэсэн тэр арга барилаараа сурчих бүрэн боломжтой байдаг. Яг үнэ. За хоёлаа нэг цаг хугацаа жоохон ухраа. Уг нь ярилцлага ингэж эхлэхжсэн. Гэхдээ яалтчгүй шууд хичээл рүү орохоосоор аргагүй байхгүй болоо. За электрон жаал гэдэг нөхөр зурагтаар их гардаг байсан. Би болон манай үеийнхэн бүгдээрээ таныг их үзий яддаг байсан. Нөхөө айлын ээжнэр энэ хүүхдийг харч. 12-т их сургууль төгслөө. Яалаа? Орлоо. Их сургуульд орсон. Орсон тий 12-т их сургуульд орсон. Тэгэл энийг харал гэдэг байсан. Тэгэл бүгдээрээ дотроо бол чамайг үхчихээсэ гэж боддог байсан. Тэгээд тэр их сонирхолтой байна л да. Хоёлаа яг ер нь би зүгээр шууд асуултаа ингэж эхэлчихэ. Child prodigy гэж ярина л да. Одоо харин нэлгээс одоо гоц ухаантан гэх юм уу яг үнэхээр бусдаас ийм ангид ийм хүүхэд биш үү? Эний хүүхдийг бий болгодог юм уу эсвэл төрдөг юм уу? Түрүү хэлэхэд бол ер нь бол бий болгоно. Төрөх бол яг нь адилхан. Хоёулаа бол адилхан л төрж байгаа. Тий, адилхан л төрж байгаа. Энэ хүн гэдэг. Яг мэдээж нэг жоохон тэр ээж аавын ген, эмээ өвгийн ген гэдэг жоохон янз янзын л байгаа. Гэтэ ерөнхий төвшин бол нөө суралцах үйлүүд бол ер нь бол адилхан. Тэгээ би ч гэсэн өөрөө одоо ингээд юу гэдгийг жоохон байхдаа надад бол тэр би 10 настай байхдаа би 12 дугаар анги одоогийн 12 дугаар анги шүү дээ тий 10 дугаар ангийн хичээл заахад бол надад нэг тийм асуудал байгаагүй. Би 10 настай байхдаа тийм ч хүнд байгаачгүй. Тоо бодно тий 10 дугаар ангийн тоо термометр энэ төр бодоход бол надад бол тийм одоо юу 11-тэй ч орчих байсан гэдэг байгаа. 10-таа ч очих байсан. Тэгээд чи арай нэг 10 жилээ төгсөөгүй байсан учраас болоогүй л тий. Би ч угс 10 настайдаа бэлддэг байсан юм чи их сургуульд оюутан 18-та ах ихнэр чи их сургуульд бэлддэг байлаа шүү дээ 10 настай. 10-та байхдаа 18-та ах ихч нарыг бэлддэг байсан юм. Бэлддэг байсан. Конкурсанд бэлддэг байсан. Тэгэхээр тэр бол нэг тийм
тийм одоо хэцүү. Тэгэл би нэг хүмүүс бодглоо өдөржин шөнжин хичээл хийдэг те. Ерөөсөө тийм байгаагүй. Яг адилхан хүүхдүүдтэй Яг адилхан тоглоно, гадаа сайрын хацартлаа тоглоно те. Сакс биеөр тоглолт туртаа гадаа байнгын гадаа тоглоно. 100 болохоор хөдөл агарлуу гараад өөдгөө гараад тоглоо явцдаг. Тэгэл заримдаа нэг салхихгүйтэй барих юм. Яг л хүүхдийн 10 настай хүүхэд ер нь юу л хийн бүгдийг л хийдэг. Арайч бас хөдөлгөөнтэй байсан. Тэгээд гэхдээ хичээл хийдэг. Өдөр болгон 1 цаг хичээл байна. Энийг бол ёстой харин нэг манай ээж тасалдуулахгүй. Чи 1 цаг хичээлээ хийчих. Дараа чи тоглоно байна уу тэр бас асуудал гэдэг. Тэгэхээр энэ бол нэг тийм хэцүү байгаагүй. Маш амархан байсан. Надад бол би бүр шинэ сэдв үзэх, шинэ тоо бодох амар хоббитай байсан. Ягаад тэгэхээр шинэ үзэхэд эхний тэр үзэж байгаа бодлогод амархан байдаг байхгүй юу? Тэгэхээр шинэ сэдв үзээд шинэ тоо бодно гэдэг бол амар амархан мөртлөө амар хөвгөлтэй. Тийм байсан надад. Тэгээд эргээд би нөгөө боловсрол судлалын чиглэлээр докторийн зэрэгээ хамгаалаад эрдэмтэн судлаач хүнийхээ хувьд өөрийгөө эргээд судлаад үзэхэд яг л жирийн хүүхэд. Зүгээр энэ нь бол яг хуу бэлтгэгдсэн гэх юм уу сурах арга барилаа болсон. За амар чинь чиний нөгөө асуугаад байсан нөгөө нэг сурахад суралцах гэдэг те. Энийг юу яг яад юм бэ гэж тэрэнд л суралцсан хүн байгаа юм л та. Тийм байна л да. Нэг бага хахад зурагтаар харж ирсэн нэг бас нэг шүлэг мүлэг зохиогоод тэр математик энтертэй ягаад тэрийг нэг тайлбарлаад өгч. Ер нь мат гэдэг яг ингээд юм хүүхэд анх нөгөө хилд орж сурдаг шиг тийм natural байсан юм уу? Яаж ингэж тэр хэмжээ ягаад гэхээр хэцүү байхгүй. Бидний ихэнхт нь шүү дээ. 1-р ангийн хүүхдүүдэд 1-р ангийн тоо бодох ихэнхт нь хэцүү байдаг байхгүй. 4-р ангийн хүүхдэд 4-р ангийн тоо хэцүү байдаг байхгүй. Тэгэхэд энэ чинь инкфоро 10 настайдаа тригонометр бодоод амархан байсан гэж яриад шүү дээ тийм ээ. Энэ тийм хил сурж байгаа юм шиг байсан юм. Ямар байсан? За яг хөө тэгэл би чинь яг л 7 настайдаа 1-р ангид орсон. Тэгэл 7 настайдаа 1-р ангид орох гэж байгаад 8-тай болоод 1-р ангидаа ороод тэгээ 1-р ангидаа орохдоо уншаад бичээд яг хөө тоогоо гэрээрээ сурцсан байсан. Тэгээ 1-р ангид орохдоо нөгөө би чинь нөгөө уншаад бичээд тооддаг хүүхд чинь нөгөө ангидаа баавар сууж байгаа шүү дээ. Тэгээ багш чинь болохоор үгүй энэ хүүхд ч одоо ингээ унш бичээ би одоо заах юм байхгүй гэд. Тэгээд сургуультаа өргөдөл гаргаад 2-р ангидаа шууд одоо 8 настай орсон байх нь. Тэгээ 2-р ангидаа орчоо 2-р ангид төгссөн жилээ хавартаа би нөгөө нэг гэрээрээ 3-р анги 4-р анги 5-р ангийн агуулгыг зундаа үзсэн байхгүй юу? Математикийн. Тэгээд би түрүү хэлсэн манай ээж нөгөө нэг өдөрт 1 цаг хичээлээ хийгээд байсан. Тэгээ чинь энэ айгүй том хүнд ингээд ярихад энгийн хэрнээ. Тэг яг ингээд задлаад үзэхээр ингээд амар чухал point юм бэ л дээ. Өдөр болгоо 1 цаг гэдэг нь болохоор 365 хоногийн 365 цаг гэсэн үг байхгүй юу? Тэ чи цагаан сар шиний нэгний өглөө их 1 цаг хичээл хийх үү? Хийхгүй шүү дээ. Хүмүүс золгоо байж байна. Би бол хичээлээ хийдэг. Төрсөн өдрөөрөө 100 минийх 7 сарын 15 100 болдог. Төрсөн өдрөөрөө хичээл хийн. Өвдцэн байсан ч хичээлээ хийн. Тэ яг л өдөр болгоо. Тэгээ манайх ч болохоор яадаг вэ гэхэлэр одоо 365 хоногийн хэдэн өдөр нь баяр наадамууд байдаг үлээ. Хэдэн найзын төрсөн өдөр дохиох уу? За 103 сар бол тэхэл ер нь бол жоохон амралтай. Гэхдээ уг нь 1 л цаг тийм. Уг нь 1 л цаг. Бүтэн 24 цагийн 1 л цаг. Тэгээ дээрэс нь өвдлөө хэдэн байх вэ? Тэгээ дээш тийшээ гэр бүлд нь янз бүрийн боллоо бас яах вэ гэд. Тэгээ энэ болгон дээр чинь хүн чинь ингээл хичээлээ хийхгүй орхиол юм байл. Энэ болгоныг алгасахгүйгээр өдөрт 1 цаг л хийхэд л маш их нэг өмнөх сурсан юм мартахгүйгээр улам өөр юм болгоод алдаа гаргуул тэрнийгээ алдаага дахиж алдаа гаргаж болох байхгүй юу? Өнөөдөр алдсан байвал маргааш алдчих болно. Нөгөөдөр нь ч алдчих болох байхгүй юу? За болид 7 хоног дараалал алдаг л дээ. 8 хоног дээрээ зөв хийн. Тэгэхэд тэр 7 хоног алдсан алдаагаа тэр хүүхэд дахиж давтахгүй л байхгүй юу? Эхнээсээ зөв хийчих юм бол цаана мянган алдаа үлээж чинь. Нөгөө 7 алдаа ч үлээж чинь гэсэн. Тэгэхээр алдаж сурнаа гэдэг чинь бол одоо миний хувьд бол маш тийм чухал байсан. Би нөгөө ерөөсөө л алдаж сур гэлгээд байна тийм ээ. Сур гэдэг байгаа юм. Тэгэл алдаа гаргалаа. Түүнийг яаж зөв болгох тэр одоо хугацаа тэр үйлчин л өөрөө хүний нөгөө нэг юм байнгын одоо дахин суралцах тэр процесс одоо мэдрэлийн эдсүү чинь суралцах процесс л яваад идэх юм байна л та. Тэгэхээр тэр нэг өдрийн 1 цаг гэдэг чинь нөгөө нэг тэр алдаануудаа хангалттай гаргах хугацаа бас алдаагаа буцаагаад олох зөвийг олох хугацаа өнгөрөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хооронд чинь хүн чинь нөгөө ингээд юм мэдрэлийн эсвч ингээл дахин сэргээл те нэрэн холбоосууд чинь ингээл хоорондоо ингээл маш хурдан ивдэ ажиллаад байнгын идэвхтэй байнгын бэлтгэлтэй. Тэгэл нөгөө ер нь тамирчид гэсэн одоо тэгтгэл бичтэй хүн ингээл нэг ер нь
сая өнгөрсөн үйл одоо ингээд хөл бөмбөгийн дэлхийн аврал болж байна. Өнгөрсөн үйл чинь олимп болоход би тэр олимпиэр тамирчдыг бол тэр хүн яаж тэгэж одоо ингэж цанаар гулгах, тэ чаргаар гулгах, скейтээр гулгах, сноубордоор тэгэж агаар дээр хит би энэ хүмүүс баг манай гаригийн хүмүүс бишээ гэж бодтол тэр хүмүүс тийм одоо амжилт үзүүлж байгаа байхгүй юу? Гэтэл тэр хүмүүс чинь төрөхтэй ямар байсан юм? Адилхан маамаа байсан биз дээ. Урсрыг алдсны. Бас алдсны. Тэгэл өдөрт тэр чим хитэн цагаараа өдөр тутамдаа хийж байгаа. Тэгэхээр энэ бол боломжтой зүйл. Тэгэл миний хувьд бол тэр 2 дугаар анги төгссөн зуна яг л нэг цаг хичээлээ хийсээр байгаа л 3 сарын дараа 9 сарын 1 гэхэд л би 5 дугаар анги агуулгыг үзсэн байсан. Тэгэл 5 дугаар анги руу орсон чинь дахиад миний мэддэг юм заасан. Тэгэл дахиад шалгалт өгөөл 6 дугаар ангидаа хэлсэж орсон. Тэгэл 6 дугаар ангидаа нэг бүтэн суусан. Тэгээд 7 дугаар ангидаа бүтэн суугаад тэгээд 8 9 алгасаад 10 дугаар ангид төгсөх жилээ 12 настай тэгээд 10 дугаар ангид төгсөх болол тэгэл яг хуу их сургуульд жишээ бүх хичээлүүдийг нь үзээд байгаа. Яг хуу ер нь өгүүлтэй. За яг хуу би бол одоо яг үннийг хэлэхэд бол математик дунд ангидаа шүү дээ. Тэр чинь одоо айгүй хэцүү 6 дугаар ангид орсон болохоор математикт сайн сонирхолтой байсан. Химдээ бас гайгүй, физиктээ бас гайгүй. Математик физик олимпиад бол сургуульд ордог байсан. Тэгээд Монголын хичээлдээ жоохон хэцүү. Гэтэ ямар ч байсан алдаагүй бичих гэж бол нэлээд үздэг. Тийм хөвгт байсан. Тэгээ ер нь бол яг улсын шалгалт бол монгол хэл, математик тэгээ сонгон судлахын хичээлээр өгчдөг байсан. Тэгээд би ч юм бол математик монгол хэлээр тэгээ сонгохт дээр нь физик хичээл сонгоод тэгээ ингэж улсын шалгалт өгчдөг байсан. Тэгээ улсын шалгалт бол амжилттай өнгөдөл тэгээ дээшээгээ ангиалгасаа явцдаг. Тэгээд яг уу яалч арахгүй тэгээ 10 настай их сургууль конкурсдах болол тэгэл би ч уг нь конкурсдахгүй одоо яах вүлээгээ бодсон чинь тэгэл манай бэлтжижсэн 2 шам маань шинжилгээ ухааны технологийн сургуульд конкурсдах болол тэгэл тэр хоёртойгоо цуг конкурс өгөөл тэгэл шавнартайгаа 12 таа тэгэл конкурс өгсөн конкурсандаа ямар ч байсан тэнцэл тэгэл их сургууль оюутан болсон да. Подкаст хамтаад баярлалаа манайхаа. Манай подкастын мэдээж хамтран ажиллагчаар миний урд байнга байгаа. Экос цэвэр ус ажиллаж байгаа. За тэгээ та бүхэн анзаарч байгаа бол Экос цэвэр ус маань юм таг нь ерөөсө хаягдахгүй ингээд үлддэг болцсон. Нэгсэндээ бол Экосийнхан маань байгальдаа хэлтэй хог хаягдalgүйгээр ийм гоё кампэйнийг эхлүүлж байгаа. Тэгээд ер нь бол одоо усны таглаа болвол тийм ээ маш их хаягддаг. Тэгэд ийм гоё байгальдаа нийгэмдээ хариуцлагатай байгальдаа хэлтэй ийм гоё юм таглаатай байгаа мэлээ. Тэгээ манай Экос цэвэр усыг бас сонгодогт манай подкастыг үздэг та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. PH 8.5-тай шүлтлэг зөөлөн ус. Экос энэ таны эрүүл сонголт. За оюутан болох 12 та оюутан болох экспириенсийг ярина. Сая л гэхдээ их гоё зүйл хэлж байгаа нь энэ ялангуяа одоо хүүхэд залуучууд дэлхийд бид нэр сошиалар айгүй их EQ, IQ гэж ярьдаг тийм ээ. EQ бол IQ-аас чухалаа л гэж яриад байдаг. Яг юу юм бэ гэж задлаад үзэхээр магадгүй IQ гэдэг бол intelligence quotient одоо гоц ухаантай хүнийг хэлээ л та тий одоо эсвэл ер нь багт амжиг л хэлж байгаа. EQ маань болохоор нөө тууштай хөдөлмөрлж байгаа хүнийг хэлээд байгаа. Тэгэхээр гоц ухаантай нүш тууштай хөдөлмөрлсөн амжилтанд хүрдэг юм а гэдэг утга санааг л илэрхийлээд байна шүү дээ. Тэр юу ч болж исэн хамаагүй би хүүхдүүдийг өдөрт 15 минут ном уншдаг байхгүй. Тэгэхээр юу ч болж исэн амьдралд чинь нэмэгнэлж уу гашуу тохиолдсон ч чи өстө толгойч нь задрах гад өвдөжсэн ч тийм ээ хөдөө гадаа явсан ч заавал хичээлээ хий гэж. Тэрийг юутай би бүр жишг гээд байна гэхээр нөгөө Майкл Фелпсийн баримтат кинонд гард. Тэр нөгөө бассейны хар зураасыг 11 настайгаас хойш өдөр болгон ингэж харж өссөн гэт. Тэгээд төрсөн өдөр бүр Андерсон Купер асууж CNN-ий Christmas гэдэг. Christmas-ээр ч хамаагүй. Америкчууд Christmas гэдэг өдөр чинь те орондоо яраа амарч. Christmas-ээр ч хамаагүй ядаж нэг өглөө 2 цаг сэлэх хэвээр. Уг нь сахлаг баттай режимтэй байхад тэр нэг их хугацаа биш байхгүй те. Тэгээ тэр их чухал байсан байх нь шүү дээ тийм үү? Тийм миний хувьд бол ерөөсөө л тэр. Ерөөсөө л өдөр болго. Тэгээд яг уу одоо шин юм сурах, шин юм ингэж мэдэх бас нэг жоохон сонирхол бас их байсан. Тэгээ өгүүлбэртэй бодлого бодох их дуртай байсан. Үлгэрийн ном их унших дуртай, өгүүлбэртэй бодлого бодох их дуртай. Хов хүний өөрийн гэсэн нэг сониуч зам байна л да тий. Тэгэл тэр чин гэтээ тэгэл өдөрт нэг цаг гэхэлээ бас чиг гайгүй штэ. Тэгэнгүүт ингэж юм л да 12 дэх сургууль сур. Одоо нэг хүүхдүүдийн чинь ингээ ангийнхантайгаа тоглох тэр experience тийм ээ. Тэр дуршлага. За тэгээд нөгөө одоо Америкт гадаадд бол их хүүхдүүдээ гэрээр нь сургадаг шүү дээ. Homeschool гэл. Тэгэхээр нөгөө нийгэмшиг байдал нь алдагдана гэдэг.
Тэгэхээр 12-т их сургуульд ороод ер нь тийм бусад талаараа за яг хуу тэр цаасан дээр байгаа юм үзэж болж ил та. Гэтэ бусад талаараа найз нөхдөдөө байх нийгэм шиг одоо бусад хичээлүүд энэ тал дээр ер нь сорилтууд тулгарч ив. Тэгэл ер нь байнга шүү дээ. Жоох хухтандаа хагч нартай сурч байгаа. Тэгээ шүү дээ. Тэр чинь бол өдөр тутмын амьдрал тэр чинь бол ерөөсөө тэгэл хөгтөөж юм болно те. Одоо ер нь тэгэл янз янз юм ер нь болно шүү дээ. Тэр чинь ямар сандаа. Би гэхдээ яг даваа талууд нь бол их сургуульд шотист сурна гэдэг чинь бол бас тухайн үед бол хэцүү л байсан те. Дандаа эрэхтэй тэгэл. Эрэхтэй те гарууд бас жоохон хүнд шүү дээ. Манай тийсийн тэгэхэд бол тэгэл манай ангийнхан манай 1-р курсын бол тэгэж одоо юу гэдгийг одоо баг 0 орч үзээгүй шахуу байхад би чинь бол өдөрт хэдэн удаа 0 орно те. Ах нар 0 тамхитаас баг байж гин гэдэг ч юм уу. Тэгэл нэг нэгжүүлэх юм дээр ч бол манай ангийнхан бол нэгжүүлнэ. Би бол намайг арайч хин жоох хөг тэгэл ичин үсттэй гэдэг ч юм уу. Энэ талаараа бол даваа талтай. За нөгөө талаараа бол мэдээж биологийн ч юм уу тэр нэг мэдээж ах хүмүүсээс байсан. Нэг талаараа тэр хичээл явах бол одоо яг л тэр оюутан гэдгийнхаа дагуу хичээлдээ хандж байгаа. Тэгээ гэртээ ирлээ. Яг л 12 настай хүүхэд ямар байх вэ гэдгээр. Гэлээ гэхэд би бол энэ бол яг би нэг тохиолдол гэж бодож байгаа. Би бол өөрийнхөө хүүхдүүдийг хизээч бол ингэж явуулахгүй дахиж одоо ийм ер нь ч нэг гарахгүй байх. Ер нь ингэж ер нь бол яг одоо хэрэггүй л гэж би бол зөвлөх гээд байгаа юм. Хэрэггүй. Хүүхд бол хүүхдээрээ насандаа суралцаад тэгэл явсан нь дээр. Тэг энэ бол ингээд одоо нэг кейс байсан, нэг юм болсон юм байсан. Энэ бол миний хувьд бол амьдралын шаардлага байсан. Жуур туршилт байсан юм шүү. Тий, амьдралын шаардлагаар биелүүлсэн л хүн байгаа байхгүй. Тэгэхээр чинь бол одоо энэ ярилцлагыг үзээ сууж байгаа эцэг эхчүүд магадгүй хүүхдээ импрув шиг болгогээд ч юм уу яаж болох уу гэдэг би өгнө асуулт бэлтцсэн байсан юм л. Тэгээ яавал гэд тэгэхээр ер нь баг дэмий гэж хэлэх гээд байна. Хэрэггүй. Энэ угаасаа нэгдүгürt ийм болох хуулийн боломж байхгүй. Тий. Одоо бол байхгүй. Одоо бол байхгүй ангиалах хэрэгтэй гэдэг. Тухайн үед бас нэг хуулийн бас нэг цорхоо экстернатгийн сургалт байдаг байсан. Хоёрдугаарт ер нь ийм болгоход бол ямар ч хэрэг байхгүй. Яг уу юунд хэрэгтэй вэ гэхээр та тэр үзэж байгаа магадгүй хүмүүсийн хүүхдүүдэд хэрэгтэй байна. Одоо миний юм болсон. Одоо би боддог байхгүй ингээд зарим хүмүүс ингээд надаас суугаад. Чи тэгээд энэ 12 настай төгсчөөд тэг ер нь яг ямар ашиг байгаа юм те чамд. Яг чи ер нь амьдралаас ер нь юуг яасан. Энэ лаллаг байснараа Алтан хотгонд бүхэл бүтэн электрон жаал гэдэг бүхэл бүтэн EBS-ийн сургууль байж штэ. Тэгээ яг хүмүүсээ сургуулгүй штэ. Яг хүмүүс ингэдэг юм л. Гэхдээ багшил болох байсан юм уу гэдэг ч юм уу те. Гэхдээ бодохдоо бол одоо ингээд нэг Америкийн хөрөнгөний зах зээл дээр гараад амар мөнгөтэй тэр бомтон болоод тэгэл би загсан дээр хоббитой. Тэгэл магадгүй тэр нэг далаад малаа загсчлал ингээд явж явахыг л бодд юм шиг байгаа юм. Тэгээ манай багш хэлсэн байхгүй юу? Юу гэж хэлсэн бэ гэхээр ингээд Жаданбаа гэдэг миний докторийн удирдагч л та. Их бүрвэ. Чи ингээд хүүхэд би бас нэг юм хүмүүсийг бас ингээд тухайн үедээ ингээд нэг тренд байсан ингээд гадагшаа сургалт мургуулт яваал юм дипломтой олчвол бас надад бас кул юм шиг бодогдохгүй л тийм үе байсан байхгүй юу. Нэг гадаад очиод нэг гайгүй сургуулийн нэг төгсчих юм бол бас нэг те гайгүй болондоо ердөө бодогдондоо гэдэг ч юм уу тийм бодол байсан. Тэгсэн манай багш болохоор тэгж хэлсэн байхгүй юу гэхээр чи хүүхэд байхдаа хүүхдэд хичээл заагаад тэгээд чи мэрэгжлийн сургуулийн төгсөөд сургууль байгуулад албан ёсны чи багш болоод гэтээ чи энэ бүгдийг чи хүүхэд байхдаа хийсэн. Тэгээ ийм жишээлбэл боловсон хүчин Монголд байтугай чам шиг хүн дэлхийд байхгүй. Нэг гэсэндээ чи бол одоо энэ манай EBS-ийн бүтээгдэхүүн бол биш ээ. Тий. Одоо чи яагаад тэгэхээр 2 дугаар ангидаа суусан, 6 дугаар ангидаа суусан, 7 дугаар ангидаа суусан гэж EBS бол чамд 10 жил сурах хэвээр академик сургалтыг бол чи бол сураагүй учраас чи бол одоо ийм системтэй боловсрол эзэмсэн бол биш гэж байгаа байхгүй намайг. Тэг их сургуульд чи 3 4 жил сураад системтэй боловсрол эзэмшээгүй чи. Гэхдээ чи ингээд өөрөө нэг юм суралцаад дараа нь тэрнгүүрээ нэг хүүхдүүд хичээл заагаад гэдэг чинь бол цэвэр Монгол хүн тохирсон магадгүй цэвэр хүүхэдтэй тохирсон хүүхдийн хамгийн сайн арга зүйг чи боловсруулсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ ийм кейс ер нь дэлхийд ч байхгүй, Монголд ч байхгүй. Тэгээ тийм учраас би гадагшаа авъя гэсэн чи ийм сурчаад гадаадас чи юу сурах гээд байгаа. Тийм. Чи очих юм бол чи ингээд байдаг хэдэн сургуулийн онлууд чи ингээд хүлээсэнд орноо. Хэрэггүй. Чи харин өөрийгөө сайн судлаа гэж хэлсэн. Тэгээ би тухайн үедээс за бас ингээд тэр утгаар нь бодглоор тэгэхээр би юу гэж дүгнэх гээд байгаа юм гэхээр за би хүүхэд байхдаа ингээд 12 настай байхдаа төгссөн. Уг нь би чинь программистаар сурж ирсэн.
Тэгээд одоо бас амьдралын шаардлагаар мэрэгчлээ солиод багш болсон, сургууль байгуулсан, хүүхдүүдэд хичээл заасан. Тэгвэл одоо миний тэр одоо программист юм эсвэл санхүүгийн янз бүрийн мэрэгжил кейсүүд тэр би бол ерөөсөө амьдрал намайг цаанаас нь нэг хувь заяаны одоо юугаар гэдэг юм уу? Багш болгоцсон юм байна. За би тэгвэл ерөөсөө багш хийх хэрэгтэй байна. Сая бас сүүлийн хэсэг хугацаанд нэг юм нэс чи өөрөө ойлооч байгаа юм байгаа мэдчихэл байгаа. Ус төр мус төрд орлоо. Явлаа, янз янзын салбарт ажиллаж үзлээ. Гэхдээ тэгэл яг л эргэл сургууль дээр ирэл хичээл заасан ч зүгээр ингээл хаамаг стресс тайлагдаад тэг хүүхдүүдтэй ажиллаад хүүхдүүдийн тэр нүдмүүд бодлогоо ойлгож байгаа харангуут л зүгээр ингээл нэг одоо юу гэдэг миний өөрөө нэг юм хүссэн хүлээсэн хийх дуртай байсан ажилмаа л байгаа байхгүй юу. Тийм би чинь бас нэг хэсэг яам сайхан ажиллаж судалгааны байгууллагууд. Тэгэхээр юу гэж хэлгээд за би ерөөсөө тэгвэл яах нь вэ? Ингээд ийм нэг юм хувь заяаны тохиолдолд одоо гэх юм уу эсвэл одоо алдаж онж явж байгаад ингээ 12 настайдаа сургуулаа төгсөөд тэгээ багш болоод энэ бол ерөөсөө төмний хүүхдүүдэд ер нь хүүхдүүдэд хичээл заах хэрэгтэй юм байна. Боловсролт нь тай болох хэрэгтэй юм байна. Энэ бол Монгол улсын одоо магадгүй ирээдүйд одоо миний хийх ёстой ажил юм байна л гэж би одоо өөртөө бүрэн хүлээн зөвшөөрөөд өөртөө одоо итгээ за одоо өөр илүү төтөм байхгүй маань энэ ажил юм байна гэж бодоод тэгээд тэр хүмүүсийн тэгж одоо зарим хүмүүсийн чи одоо тэгэл нэг тэгвэл сургуультай байсан одоо ч сургуультай байгаагүй тэгэл сургуультай байгаа л хүүхдүүд хичээл заах нь л одоо миний үндсэн ажил юм байна л гэж бодсон шүү. Тэгэхээр ер нь бол хүмүүс хэлэхэд 12 настай тэгж төгсөн бол бодооч хэрэггүй дахиж одоо тийм бараг тохиолдохгүй байх. За ганц байсан юм тэгээд болоод өнгөрөөд харин тийм хүн л одоо та нарын хүүхдүүдэд хичээл занаа л гэсэн үг байхгүй юу? Ингээд боловсролын салбарт байж байгаа нь сонголтоо хувь тавилна уу? Одоо тэгэл хувь тавилаа. Энэ бол ерөөсөө тийм хувь тавилаа. Ерөөсөө 100% хувь тавилаа. Сая мэрэгжил сонголтын талаар ярьсан л та. Тэгээд мэдээж надаас ч гэсэн асуудаг. Энд тэнд. Тэгээд мэрэгжил сонгох чинь миний бодлоор хүний амьдралын хоёр дахь чухал сонголт байхгүй. Хань ижлээ сонгохын дараа орыг тийм ээ. За хэцүү. Яг одоо яаж бүхэл хүн бие мах бодиг тийм ээ. Амьд гал бодиг ингэж амьдралыг ингэж яах. Гэхдээ тодорхой хэмжээнд зөвлөгөө өгдөг баг л та. Одоо жишээ нь би бол ингэдэг. За ямар ч мэрэгжил сонгосон бай. Нэг ийм ур чадруудыг эзэмшчихээ гэж ярьдаг. За нэгдүгээрт нь public speaking. Ер нь яг олонний өмнө ямар ч үсэн яриа сурч байгаа. Амар гоё яруу маруудаа биш. Дээрэс нь эн чинь зүгээр хүнтэй очиж сайн байна уу намайг тэр гэдэг гэж өөрөө танилцуулах байдлыг хэлж байгаа. Хүнтэй харьцах олонний өмнө ярих чадвар байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь хувьсах чадвар байх хэрэгтэй. Үнэхээр одоо үед би бол одоо 5 жилийн өмнө л гэхэд та бүхэн энэ PowerPoint, Excel, Prezi, presentation хийдэг юм дээр те хүний гар харахгүй ажил гэдэг үс бол одоо ахаал агент тогсраа сурчих юм энэ өндөр. AI өгч чинь тийм ээ гэж ярьдаг болсон. 3 дугаарт мөнгөтэй холбоотой юм дээр харьцаа сурчих гэж байлдаг. Одоо нэгсэндээ за Forex зүгээр л демо ичгэлтэй те S&P 500 энэ юу юм зүгээр ингээ хөрөнгөний бирж арилжаа яаж хийдэг юм. Энэ мөнгө гэдэг юу гэдгийг мэдчихвэл хүмүүс нөө бэтэнд орохгүй босон болоогүй coin авахгүй нөө мөнгө ингэж хурдан үржих боломж байдгүй маа гэдэг мөнгө гэдэг зүйлийг ойлгочих. Тэр дээр капиталист нэг амьдарч авч. Гэхдээ би бол нэг иймэрхүү зүйлс зөвлөдөг байхгүй. Амар гоё зөвлөгөө шүү дээ. Тэгэхээр мэрэгжил сонголт төр хоёлоо бас яхад ярахтай хүүхдүүдтэй одоо AI ирэн үед ч юм уу энэ дээр ер нь одоогийн Gen Z-ийн төгсгөл энэ альфа үед ер нь юу гэж бас нэмж зөвлөх хэрэгтэй болоо. Миний гол болж гинөө те. Болж би одоо наатаас ч илүү гар шатахгүй болчиход байна. Одоо миний ярих юм бол наатаас ч илүү гарахгүй маань. Амар миний бас бодож байгаагүй юм. Гэтээ бас бодож байгаагүй л юм айгүй гоё зөвлөгөө. Тий энэ бол яг тий одоо хоёлоо ч гэсэндээ одоо энэ зунаас ахуулаад ч гэсэн хамтарч прожектн дээр ажиллаж байгаа тийм ээ. Англи хэл математикийг нь сайжруулах ёстой хүүхдүүдийн тийм үү. Энэ дээр бол мэдээж ингээм хамтарч байгаа. Харин одоо зүгээр яг асуултаа ингэж л тавих гэдэг юм л та. AI ирэн үед биш тийм үү. Одоо ер нь нэгдүгээрт биш үү. Нэгдүгээрт AI гэдэг зүйл боловсролын салбарыг ер нь хэрхэн өөрчлөх юм тийм ээ. Магадгүй дараагийн 10 жилд. Тэг хүүхдүүдийг нэг бол бүр энэ дээр эксперт болоод яв гэж зөвлөх ёстой юм уу? Эсвэл AI орлошгүй мэрэгжлэр тийм ээ. Одоо өсчин тоогооч яг орлохгүй байхгүй гүцэд ийшээ яв гэж зөвлөх ёстой юм уу? Хүн болгонд нь яг эсвэл хувь хүний өгөгдлөөс нь хамаарах ёстой юм. За эхнээс нь хариулахад бол ерөнхийдөө мэрэгжил сонголтын дээр бол
За би бол одоо яг нэг үлэхэд бас зөвлөхөд бол аюу төвхтэй байдаг. Тэгээд ер нь бол аль болох за мэдээж тэр нэг ерөнхий боловсролын сургууль ямар хичээлдээ илүү сайн амжилт үзүүлж исэн те. Тэр мэдээж мэрэгжил дээр хичээлийн султгуун дээр ерөнхийдөө хүүхдүүдийг суурилж эсэлтээр ингэ шалгалт малгалтын тэр өгөөл явдаг. Тэгэхээр бол мэдээж тэрэн дээрээ суурилах хэрэгтэй. Тэгээ болж өгвөл тэгэл сонгоол үзгэлтэй. Тэгээд сонгож үзээл сонгоол үзэгдээ. Тэгээд алдах боломжийг нь олгоо гэж. Тэгэл үзэг. Тэгэл биш бол дахиад солиол үзэг. Тэ? Тэгэл яг өөрийн гисэн юм олтлоо. Тэгэл их сургуулаа тэгэл сонгож. Энд чинь насан туршдаа яах юм. Гэхдээ сая сүүлийн асуулттай уяхад бол AI-ийн 90 үед гарч иж байгаа учраас бол энэ бол нэг тийм урднах алдах хугацаа энэ төрөл маш богиносж байгаа. Тэгээд за дан ганц нэг мэрэгжил гэдэг бол айгүй хэцүү болчих чинь те. Ер нь бол 20 дугаар зуунд бол манай аав ээж эмээ өвөгийн үед бол нэг ер нь дэлхийн нийтээрэл нэг үйлдвэрийн ажилтан англи бэлтгэх гээл те. Нэг үйлдвэртэл ч юм уу ажиллаж юм бол тэгэл насаараа сайхан цалинтай. Энэ газараас л гарч болохгүй шүү тий. Тэгэл тэр цалин малин ингээл хөрөлцөөл хөрх яг л хоёр идэхгүй хоосоо орохгүй гэдэг шиг ингээл болчдөг байсан. Тэгээ одоо үед бол яг нэг мэрэгжилтэй гэвэл айгүй хэцүү болчиход байна л да. Яг нэг үг хэлэхэд. Би бол төсөөлөхдөө ирээдүйд бол ер нь бол математикийн багш гэж байхгүй байх. Монгол хэлний багш гэж бас байхгүй. Англи хэлний багш гэж байхгүй байх. Багш гэдэг хүн бол байна. Нэг тийм нэг хүүхдийг юм өөрөөр юм хэлдэг. Тэр математикийн багш гэж математикт амар мундаг байх албагүй болчиход байгаа байхгүй юу? Хим л юм бодож штт. Заагаад өгч штт. Тэгэхээр тэрий чинь ажилуулах тий нэг хүүхдийг өөрөөр нь хүүхдээр нь юм хийлгэж сурах. Нэг ментор, коучинг нэг ийм ажлыг л багш хүн хийх хэрэгтэй болчиход байгаа. Одоо жинхэнэ сэтгэл зүйтэй тулдаг тий. Тэгэхээр тэрэнд багшд бол заавалчгүй математикийн тийм мундаг ур чадвар хэрэггүй. Англи хэлний нэг мундаг чадварч бас хэрэггүй болох байх. Ирээдүйд ч үү тий. Тэгэхээр тэрнтэй адилхан яг нэг ийм тодорхой зарим мэрэгжлүүд бол яг ингээд ерөнхийдөө нэг ийм ерөнхий мэрэгжлүүд байх юм болов уу. За тэгэл саяны одоо бас чиний ярьсан тэр нэг ур чадварууд хэрэгтэй. Тэгээд AI бол одоо тэгэл одоо ярьсан яриаггүй тэгэл офисын ажилтнуудыг бол тэгэл ер нь бол цөөлөх одоо орлох юм болж байна. За боловсролд бол одоо миний олон жил ярьж байгаа энэ personalized learning буюу энэ одоо юу гэмтэй одоо энэ хувь хүний одоо суралцахтай ур чадвар одоо энэ хүн бүр өөрөөрийнхөө хүн бүр таарсан энэ сургалт бол одоо яг л AI-г ашиглаж энэ технологиг ашиглаж энийг бол хийх бүрэн боломжтой болж байна. 2022 онд ЮНЕСКО-гоос ер нь бол дэлхийн нүүбийн ерхий ассамблеийн хурал болоод тэгээ ер нь боловсролын талаар яриад ковидын дараа боловсрол ингээд маш их хичээлбэл хохирол амссан салбар гэдээ боловсролыг ярьдаг юм л та. Тэгээд одоо ер нь яг яах ёстой ингээд ирээдүйн гарч шийдэл ярьсан чинь ерөөсөө ганц шийдэл personalized learning. Тэгэхээр нэг хүн тарсан өөрийнх нь одоо хүн ер нь өөрийнхөө суралцаж өөрөө бие дааж суралцах ёстой байна гэдэг дээр бүгд 100% нэгтцсэн. Яаж вэ гэдэг нь одоо бол ойлгомжтой хэмэл оюун. Миний хувьд ч гэсэн түрүүний хоёлаа бас ярьлаа те нэг анги 40 хүүхдийг яаж сурах вэ өөр хүүхдүүд гэхэлэр яг л энэ рүү гэсэн. Тэгэхээр AI гэдэг бол бараг үндсэн сургалтын оролцогч нь гол одоо модель нь болчихно гэсэн үг. Багш бол туслана гэсэн үг. Тийм байна. За манай подкастын хамтран ажиллагч Voltme-ийн ямар ч байсан салбараа нээсэн байгаа. Анх удаага энэ чинь албан ёсны дистрибьютор байгууллага байгаа. Тэгээ Voltme-ийн салбар маань бол Terra Center-ийн нэг давхарт та бүхэн нэг давхар руу ороод ингээд лифтний цахилгаан хажуугаар ингээд баруун тишгээ тойроод явах юм бол ингээд байж байгаа. Маш гоё зассан ийм маш гоё тоглог ийм гоё салбар нэгдсэн байна. За тэгээд мэдээж энэ ч төрөл бүрийн ингээд адаптер, iPad ингээд янз бүрийн ингээд гоё гоё цэнэглэгч нар бол байгаа. Хэм бол одоо ингээд дэлгүүр маань нэгдсэн байж гэн. Тэгэхээр та бүхэн сонирхоод ирээд Voltme-ийн цэнэглэгчийг бас аваарай гэж хүсэж байна. Яг уу заах бэлдэх арга барилыг AI-аар гэх гэдэг юм л да тий. Гэхдээ нэг ийм асуудал байгаа байхгүй. Утас ухаалаг болох тусам хүн тэнэг болоод байдаг тийм ээ. AI хөгжиж тусам хүний тарих ажиллах шаардлагагүй болж болохгүй шүү дээ. Тий. Дараагийн үеийн тарих стил ажиллаж явах хэрэгтэй. Одоо нөгөө нэг хэсэг чинь нөгөө цахилгаан шат, мат, технологи, машин тэрэг ер нь тээвэр хөгжснөөс ахуулаад хүмүүс чинь жингийн илүүдэлтэй болоод за хоол хүнсний ч нөлөө байдаг бах. Тэгээд за болохгүй байна энэ чинь хүн гэдэг чинь бие махбодоос ажилуулах хэрэгтэй юм гэж тархины ажиллагааг одоо энэ хуульчдын асар их судалгааг чинь AI бол ингээл
ичж. Сая Ronnie Chang Harvard-д ингээл ярьж байгаа төртөл буддийн сургаалыг ингээд 10 секунд тэр AI товчлоо гаргаад ирж ин гэтэн чинь гэгэрэл төрөх зам биш шүү дээ гэх тийм ээ. Тэгэхээр энэ AI-ийн хөгжлийг хүүхдүүдийн тарих стил ингэж ажиллаж явах энэ маневрыг ер нь яаж хийх ёстой гэдэг л айгүй том сорилт юм болов. AI хөгжин би бас дагаад хүний тарихч хөгжиж гэж бодож байгаа. Миний бодол бол. Яагаад тэгэхээр тэр AI-ыг яаж ашиглах вэ? Яаж тэндээс өөрийн тэр хүсэж байгаа зүйлийг бэлтгүүлэх гэдэг промпт бичих гэдэг энэ мэдээллийг зөв промпт бичиж зөв асуултаар чиглүүлж тэр хариулт дүн шинжилгээг гаргаж буцаад дүн шинжилгээнд дээр өөрөө анализ хийнэ гэдэг бол маш том ур чадвар. Энэ бол хүнийг бол хүүхдүүдийг хүмүүсийг бол одоо оновчтой юмаа уншиж ойлгох, оновчтой тэр мэдээлэлээс оновчтой асуулт асууж наривчлах. Наривчлсан дүн шинжилгээ датаг олж харах. Одоо тэр дата бол хаасаагүй байна л да. Тэр датануудыг амьд байлгах, датануудыг өөрт ашиглах хэлбэрт оруулна гэдэг бол өөрөө бас AI-г ашиглана гэдэг бол тэнэг хүний хийх ажил биш байхгүй юу? Үнэн. Яг хүмүүс ингэж чи AI ашигласан биз дээ. Тэггүй. Зөв асуултаа асууж ашиглаж байгаамаа гэдэг тийм ээ. Тий, зөв асуултаа ашиглаж, зөв гаргалгаа гаргаж гэдэг чинь өөрөө тэгэл хүний тэр тарих мэдрэлийг ажиллуулна л гэсэн үг шүү дээ. Тэгээ ухаантай болгоо л дээ. Улам л ухаантай болох юм бол тэр хүн чинь улам л ухаантай болсон хүн одоо юутай харьцсан, хэмэл оюунтай харьцсан. Тэгэх юм бол хүн дагаад хөгж гэнэ. Зүгээр хүний ухамсаргүйгээр хийдэг механик ажлуудыг л гой хөнгөвчлөж өгч байгаа юм. Хүн ингээд нэгтлэн бодох. Хүн тэр баахан тооны чивэх те тэр баахан тоог тооцоолон бодох калькулятор хийдэг юмыг бүр гоё ингээд болгочно гэдэг бол хүний энэ хүн гэдэг чинь ингээд би бас ингээд бодоод байгаа юм л да. Хүний энэ амьдрах цаг хугацаа одоо ингээд гарсан чинь ингээд амьдралын хорон мөч бүр айгүй үнэтэй юм шиг санагдаад байгаа байхгүй айгүй хэрэгтэй хугацаа. Маш үнцэнтэй хугацаа. Өнгөрөөж байгаа секунд хорон мөч бүр хүнд үнэтэй. Хүн гоё дурсамж бүтээж, хүн хөгжиж өөр гоё амьдрах хэвээр. Гэтэл одоо ингээд жишээ нь EBS 12 жил. Тэ? Хэдхэн агуулга эзэмших гэж, хэдхэн ур чадвар эзэмших гэж. Маш хайран хугацаа. Тэгээ хүн ингээд бас зарим хүмүүс ингээд ажлын байран дээр ингээд ажил хийдэг. Ямар ажил хийдэг гэхээр хийдэг ажлаа л хийнэ. Тэр нь ингээд бүр гарт нь орчихсон. Бодох сэтгэх юм байхгүй. 10 жилийн туршлагатай биш. 1 жилийн туршлагыг 10 удаа л хийсэн. 10 удаа хийсэн тий. Тэрийг AI орлог хийгээл л дээ. Гэхдээ тэр хүн ажилгүй болоод оронд нь өөрийнхөө илүү тархилгыг ажилуулсан ажлын байр угаасаа гарч ирнэ. Тим юм руу сорих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийг насан туршдаа өөрийнхөө одоо юм нэг тархилгаа ажиллахгүй юм уйдгартай нэг хэвийн нэг ажлаа битгий хийгээч. Тэр бол хайрын цаг хугацаа. Тэрийг гоё ингээд ашиглаад хүний энэ тарих мэдрэл гэдэг чинь тэр хиймэл оюух ухаан байдаг масар одоо ухаантай юм байдаг. Тэгээ тэрийг гоё ашиглаж өөрийнхөө амьдрал гоё нэг юм тэ хөгжөөнтэй гэрэл гэгээтэй дурсамж бүрээ одоо алдаа оноотой тэрэндээс гоё суралцдаг. Тийм гоё дандаа шин сорилтуудтай тулгардаг. Түүнийхээ ард авах юм бол гоё кайфтай байдаг. Алдах юм бол за тэгээд муухай юм бодлогоор би алдчихлаа шүү дээ. Би заримдаа ингэдэг байхгүй. Алдаа гарахтаа би жоохон бахтай амар баярлдаг байсан. Яагаад баярлдаг байсан гэхээр би одоо алдсан юм чинь жоохон байж байгаад алдахгүй дээ гэд дараагийн удаа алдахгүй дээ гэд бодож байгаа байхгүй. Тэгэхээр би чинь алдахгүй байх нь ирээдүйд цаг болчихж байгаа байхгүй. Оновчтой хийх нь. Тэгэхээр би ингэж давдаг байх чинь. Тэгэхээр алдаг л тээ. Хүн юм чинь алдчих таарна. Тэгвэл алдаанаасаа гой суралцаал дараагийн гой юм чинь бүтгэн штэ гэдэг ч юм уу. Ингээд ийм хорон мөч секунд бүрээ ажиллаа байсан ч гэсэн суралцах байсан ч тэр жоохон ухаалаг бид нар суралцаж ухаалгаар амьдрах. Тэгээд энэ гой бусад цаг магаа жоохон хэмнээд гой тэрийг гой хобби мобиндаа зарцуулаад те байгаль майгалд гараад гоё байгалийн нэг хэсэг шүү гэдэг. Гол зорилго нь тэр шүү. Гол зорилгоо хүн чинь тэг гэж л амьдрал. Эсвэл үр хүүхдтэй зарцуулаад хүүхдийн гоё ингээд нэг юм өсөж төрнж байгаа юм юмдаа цуг байж идэг. Ийм юмд зарцуулахад суралцахад ч тэр амьдрахад ч тэр AI буюу хиймэл оюун бол бидэнд тусланаа гэж би бодоод байгаа шүү дээ. Математик ер нь ингээд сошиалорч гэсэн хүмүүс хошигноод ярьж идэг л та. Косинус, синусыг би одоо хүртэл ашиглаагүй байна. Мат юунд хэрэгтэй юм бэ гэд. Юунд хэрэгтэй вэ? За одоо бүр ингээд сүүл рүүгээ бүр наача одоо ингээд за ер нь их болсорч яхав дээ. За хүмүүжил чухал шүү. Хүн байх нь чухалаа гээл бүр зарим зурх мартахаа ус төрснөр. Өндөр боловсрол эзэмшсэн хүн тэг хүмүүжил юм уу? Харин тий. Би яа тэрийг л асуумаар байна. Тэгээ нэг манай нэг эцэгчүүд гэдэг юм хүмүүсийн дунд нэг тийм бас нэг дотоогийн комплекс бидний үеийнхний дунд нэг тийм байдаг юм аавгаасаа. Тэгээ өөрөөсөө яг 10 жил мэнжилтэй яг тийм сайн сураагүй болохоор нэг гайгүй онцордог хүмүүстэй тэд нар бас заримдаа бас нэг зарим нэгэн жоохон арх тарсанд ороод жоохон буруу зүрүү явчих юм аа. Тэнгүүтгүй амьдрал онц сурах нэг чухал биш. Тэгээ дунд монд сурсан би бол одоо жишээлбэл сайхан амьдрал байна гэд
янз янзын юм ярих юм. Ер нь бол яг хуу статистикаар үзэх юм бол онц сурсан хүүхдүүд 95% амжилттай явдаг. Сайхан амьдардаг. Тэгээд 5% нь бол мэдээж хүн л болсон. Хүний л нийгэм болсон хон янз бүрийн. Тэр 5% амжилтгүй учраас их өвөрмөц байгаа учраас тэр архинд орж мараад байгаа нь өвөрмөц учраас хүмүүс яриад нь шүү. Тий. Тэр чинь нэг цөөхөн учраас онц урсан амжилттай явангууд тэрийг ярих тийм сонирхолтой биш. Тий. Бас нэрээ энийг ярьсан чинь манай нэг найз бас надад сая замд явж хахад ирсэн. Нэг жоохон бүдүүрч таргалж марлаа жоохон гондоо явсан чи амар ярьж мэрээд дараа нь алиг гоё явсан чи ярьж марихгүй нэг тэрийг гоё явсныг нь ярихгүй хүн тэгдэл юм байна л да. Тэгэхээр нэг жишээ авч байгаа кейсүүд нь дандаа нэг тиймэрхүү учраас хүмүүс их тэгж яриад байна. Тэгэхээр математик за боловсрол бол маш хэрэгтэй. За математик бол өстой нэрээ хүн болгон математикч болох албагүй эцэх болно гэдэг байгаа. Би бол одоо ерөөсө хүн болгон харин ч эсэргээрээ математикч болох зайлшгүй албатай харин эцэх болох үгүй юу нь бол хүүхний өөрсдийнх нь одоо амьдралынх нь одоо магадгүй асуудал баг л та. Тэгэхээр математик юунд хэрэгтэй вэ гэж математик л ерөөсө хүнийг л ерөөсө зөв бурууг ялгаж сургадаг. Аль нь зөв вэ? Аль нь буруу вэ? За буруу байлаа гэхэд тэр буруугийн заавал зөв болгодог хариултыг олох сургадаг. Хариулт. Бодлогод нь хариулт олох. Зүгээр ер нь ямар ч юмний буруугүй. Тэг ямар ч юмний. Бас нэг зүйл нь бүр маш энгийн хэлээ. Бүр жишээ нь хүүхдүүд ингээд өгүүлбэртэй бодлого ингээд бодлого бодохдоо бичигдэл хийдэг. Тоодохдоо бас бичиглэдэг. За би бол бодохдоо өгүүлбэртээ одоо түрүү нэг анх бас нэг ярианыхаа ихэнд бас асуужсэн чинь нэг шүлэг мүлгээр ингээд томьёо момьёнд орлуулад марлуулаа гэд. Тэр л одоо кейсэлтэй одоо би ч гэсэн ингээд баг бахта ингээд өгүүлбэртээ бодлого бодоол тэгэл ерөөсөө энэ шүлэг гэдэг чинь юу шүлэг энэ үлгэр гэдэг чинь өөрөө тоо юм байна. Тэ? За энэ тооны өгдлүүд нь аль нь юм бэ? Нөгөө шүлэг үлгэр дотор ч байгаа. За тэгвэл тэгээ энэний одоо жишээлбэл ямар шүлэг үлгэр дээр ямар үйлдэл хийх юм гэдэг ч юм уу. За тэгээ ямар хариу гарах юм? Ямар тэгшэл зохиох юм? Гэт тэгээ би тэр нэг шүлэг мүлгээ болохоор тийм нэг юм дотроо юм нэг юм тэгшэл зохиогоод тэгээд төсөөлчлөөр нөгөө шүлгээ амар амархан ойлгочдөг. Хоёрдугаар мартдаг байсан байхгүй. Нөгөө томьёогоо дотроо төсөөлчдөг. Тэгэл томьёогоо дотроо төсөөлөнгүүтлээ шүлгээ ярьчингууд тэр томьёоныхоо дагуу ярьцдаг болохоор буцаа шүлгээ нөгөө нэг юм логик дистаралтай ярьцдаг байсан байхгүй. Тэгээ хариулт буюу дүгнэлт нь энэ юу нь яг юу гээд байгаа шүлэгийн яг хүнд юу нь ямар утга санаа өгөх гээд байгаа үлгэрийн гэдэг ч юм уу. Тэгээд хариултаа гаргадаг байсан. Тэгээ энэ бичиглэлүүд хийдэг гэсэн. Одоо санаж байгаа юу тэдрээс? Одоо яг нэг үлгэд мартцсан байна. Ер нь тухайн үед тэр бол тэгжил хэсэгтэй хардаггүй. Тархич мөр амар ажиллаж байгаа үед тий. Одоо нэг томьёон дотор бол нөгөө томьёогоо санаж лвэл нөгөө шүлгээ нугшл ярьдаг. Бичсэн ч болдог. Тэгээд дээрэс нь одоо тэгж өгүүлбэртэй болохыг тэгж бичээд эхлээд өгдлөө бичээ дараа нь ингээд тэгш мэшэл орлуулад ингэж энэ бичгэл чинь өөрөө одоогийн программистууд хамгийн сурч чадвар. Алгоритм бичих. Математикийн нөгөө бодлогоо тайлбарлаж бичнэ гэдэг чинь бол одоогийн энэ томоохон нийтлэлч одоо уран зохиолчдын бас хийх чадварууд. Бас сайн математикч нар их сайн шүлэг уран зохиолтой мондөг гэдэг шүү. Тэр чинь дандаа нь логик дистаралтай бичдэг. Жишээ нь би зүр жишээл авч шүү тий. Зөвхөн математикийн нэг юм ур чадвар л хүний амьдралд ямар хэрэг болдог вүлээ. Косинус синус надад миний амьдралд хэрэг болсонгүй. Таны амьдралд хэрэг болж байгаа. Та ашиглахгүй байж болно. Тэр косинус синусыг та барилгын инженер болоогүй архитектор болоогүй та ашиглаагүй гэж болно. Хоёулангийн ингээд суулгаж байгаа хүмүүс ашигласан байгаа шүү тий. Тэгээ хүмүүс ашигласан байгаа нэгдүгээр. Хоёрдугаар та тэр нэг косинус синус альфа та бодлогоо бодож явахдаа таны тархитлогооч ажиллаж байгаа. Та шин тэрийг яаж бодох вэ гэж дотроо нэг юм бодно штэ. Ерөөсөө бодох төдийл хүний мэдрэлийн эдсүү чинь маш хурдтай ингэж хоорондоо мэдээлэл солилцож яадаг байхгүй юу. Тэр мэдээлэл солилцохын хэрээр одоо нэгсэндээ дасгалж чийдэг гэсэн үг. Тэр хэрээрээ одоо хүн чинь ингээл нэг юм бодолд орох тэгэл ингээл юм бодох энэ төр чинь дандаа хүний тархины фитнесүүд явдаг байхгүй юу. Тэгэхээр тэр косинус яах вэ гэж та бодож явах үед чинь таны тархи ажиллаж байгаа л гэсэн үг. Одоо зүрхээ бид нар сайн байлгахын тулд кардио дасгал буюу гүүх алгах усан сэлхийг хийдэгтэй адилхан бодлого бодно гэдэг чинь бол таны тархины суур одоо энэ ур чадварыг л хөгжүүлж байгаа. Ур чадвар юм аа л гэж ойлгож байна. За тэгээд тэр нэг косинус синус гэх юм бол энэ ч мөр нарийн мэргэжлийн тэгээд тэр нэг гоё одоо тэгэл энэ хиймэл оюуны чинь хийж байгаа юм. Математикч нар л тооцоолол алгоритмыг гаргаж алгоритмын тий. Эдийн засгийн үр ашигтай тооцооллыг хэн гаргах юм? Математикч нар л гаргана. Гэхдээ ер нь ясмин дээр энэ замын төвжирэл мүжирлийг уг нь бол нэг би сонсч ирсэн манай энэ Мойсе математик хийдэг мондог багш нараас тооцоолол хийгээд бэлэн гаргаж ийн гэсэн уг нь тэднэр л яг л одоо маш нарийн тооцооллуудыг гаргаж ирнэ. Тийм бэлээ. Миний таньдаг залуу тэр нөө машин learning ашиглаад манай бэлгээгээд уг нь хотын удирдлага руу орсон юм байл шүү.
төвчрлийг зөвхөн гэрлэн тохионы аргаар 15% бууруулчихаа. Энэ чинь амар том юм. Тэгээ одоо жишээлбэл тийм л оны ер нь хэн амжилттай ядаж асуулт асуух уу, хариултаа гаргах уу, тэр дүгнэлт анализ хийх үү гэдэг чинь ерөөсөө л математикч чинь. Тэгэхээр би бол одоо хүүхдүүдийг ч юм уу хүмүүсийг ч юм уу ер нь даа ялангуяа математикийн суурь чадвараа маш сайн хөгжүүлэх ёстой л. Тий, одоо бодъё л та би бүр тэгж боддоо шүү дээ. Нөгөө математик руу хоёулаа тийг чиглүүлж бас айлгаад яхаа. За бүр computational biologist, data scientist гэдэг маттай холбоотой ингээд ер нь бол ийм тоо сайн бодох тусам өндөр цалин аавна. Энэ бол бүр universal дүрм хаасаагүй энэ дэлхий дээр тоо сайн бодож байгаа хүмүүс өндөр цалин аавна. За боли бодохгүй гэж бодъё. Гэхдээ тодорхой хэмжээнд хөгжүүлэх гэдэг нь бол ингэж ямар ч ажил хийсэн математиктай хамаагүй ажил. Одоо багш шүү дээ зүгээр англи хэлний багш гэж бодоход дүн тавьж таарна та тий. Эсвэл тэр нөгөө бодох сэтгэх гэдэг утгаараа би бас багтаас тоондоо бол бас гайгүй байсан, сайн байсан. Подкаст хийхэд хүртэл тэр чадвар хэрэгтэй. Тэр чинь олон талаас нь асуун бодно. Тийм хүн нөгөө бодож сурна, сууд сурна, сурж сурна гэдэг тэр ур чадвар чи өөрөө ямар ч ажил хийсэн математик бол хизээш модноос гарахгүй гэдэг л. Тэгээд математикийн би бас чи бол аюу гоё прагматик хэллээ те. Тоо одож сурвал одоо өндөр цалин аавна гэдэг амар тодорхой хэлж байгаа байхгүй те. Тэгэхээр би бол бодохдоо бол математик те тоо одож сурах юм бол ер нь асуудлыг шийдэж сурна. Хариулт олж сурна. Ямар ч асуудал байсан хариулттай л байдаг. Ямар ч бодлого хариулттай л байдаг. Хоёлоо ингэж бодъё л да. За татврыг бууруулъя. Хөвний орлогын албан татврыг 1% болгоё гэдэг 10 ярьж байна те. За энэ зөв юм уу буруу юм уу? Ямар ч асуудалтай математик шүнч ингээ хандна шүү дээ. За тэгэнгүүт татврын бодлогоо нийт татвар цуглаж байгаа мөнгөө бодно. Тэгнэ. Тийм ээ. За тэгэнгүүт нэг талд нь болохоор энэ чинь 5 богдын Баатар сайхан MCS-ийн од жаргал 10 дахин баг татвар төлөх гээд шүү дээ. Нөгөө талд нь ингээд одоо 100 200 мянган хүн ингээд бас нуруунд дээр татврын ачаа өрөх гээд байна гээд энэ үр ашигын тооцоог одоо яаж гаргах хэвтэй. Одоо өстө тэгэл нийт өгдлүүдээ датагаа бодож байгаа бол яг хичнээн төрөний татвар яг одоо цуглуулж ийж яг энэ цалин мөнгөө тэ урсгал зардлаа санхүүжүүлэх юм. Тэ түнд нь хэдийн хэмжээний мөнгө хэрэгтэй болох юм. Хүнээсээ хэдэн төгрөгийн татвар авбал одоо энэ мөнгө яах юм. Эргээд тэр 1% татвар авлаа гэж ботход эргээд яг тэр мөнгө чинь зөв маста бол тэр баячуудын бол мэдэхгүй юм. Маста бол тэгэл эргээл буцаал зах зээл дээр гаргах мөнгө л дөө. Тэ. Яг үнэ. Буцаа зах зээл дээр эргэлгээд яг л одоо тоо бодож сурах нь бол одоо энэ өнцгөөсөө тэгж ядаж харна шүү дээ. Эргээд тэр чинь би нэг сая төгрөгийн цалин авдаг бай 100 мянган татварт өглөө гэж бодоход одоогийн одоо шинжилэлээр гэж бодоход 902 мянган төгрөг буюу 10 мянган би татвартаа өгчээ. 90 мянган төгрөг надад илүү гарах юм байна. 90 мянган төгрөгөө би тэгэл эсвэл одоо хадгалах байт юм эсвэл одоо тэгэл зах зээл дээр буцаагаал гаргана гэсэн үг. Тэрнгээрээ эргээд тэр нэг яг ёсондоо төрд гэхээс илүүтэйгээр зах зээл дээр мөнгө эргэлдэж ийж эн чинь өөрөө буцаад нэг үндсэн тэр нэг бараа эргэлтийнхаа тэр одоо юу гэдгийг зах зээлийг томруулж өгнө л гэж би бодоод байна. Тий. Яг үнэ. Наад ч өстө эдийн засагч хүн шиг хариулж байна. Сая нөгөө тэр онц сурахгүй гэдэг дээр бас нэрнгээсээс тэгээд байдаг санагддаг л да. Хүмүүжил илүү чухлаа гэд фэйсбүүкээр одоо ингээл комент харахаар их тийм байх. Хүний хөвгтөөс хүмүүжлэн хэд байдаг. Боломж гарвал өөрийн хөвгтөг бол хамгийн сайн сургууль сургая шүү дээ. Тэгээд өмнөх үе маань маш их тохиолдолд би тэр ихэнх юм уу цөөнх нь мэдэхгүй байна. Маш их тохиолдолд сургуульд сайн сурах албагүйгээр одоо 8 хэд юм уу наагур цаагур дээгүр доор хүнтэй ярьж тендер мендер зохицуулж эсвэл сэргэлэн зан гаргаж ингэж явж бас нэг арай нэг мөнгө төгрөгтэй усууд байна. Сургуульд сурах шаардлагагүйгээр яг уу амжилтанд хүрсэн. Сургуульд сураад тэрний үр ашиг нь одоо гадны улстай харьцуулахад тэр оюуны юу одоо хөдөлмөрийг сайн үнэлдэггүй байдал энэ ялгаан дээр л тийм дүгнэлт хийсэн болоо. Гэхдээ зөвхөн өмнөх үе дээр гэж хараад онц сурах шаардлагагүй. Тоо бодох шаардлагагүй гэдэг нь. Гадаадад байсан бол эн чинь бас хөдөлмөрөө үнэлүүлээд эмч багш бүгд яаж байгаа шүү дээ тий. Тэр нэг дүгнэлт байгаад байгаа шүү тий. Яг зөвөр би бодохдоо хүмүүс бол одоо жишээлбэл санитар яригдсан хүмүүс бол ер нь байнгын л дотроо нэг юм бодож явдаг байх.
Тэгээ тийм учраас зарим хүмүүс одоо хүний хүүхдүүдийг нэг тийм ярилгүйгээр өөрийнхөө хүүхдүүдийг хүний хүүхдүүдийн нэг тийм нэг юм стандарт юм ярингуутлаа өөрийнхөө хүүхдүүдийг хамгийн сайн сургууль сургадаг байхгүй юу тийм хүмүүс чинь. Хамгийн сайн сургууль сургана, хамгийн их давталханд явуулдаг тий. Тэгэхээр ер нь бол ямар ч одоо хүн ер нь боловсрал гэдэг чинь өөрөө хүний оюуныг одоо илүү их одоо юу гэдгийг үн цэнд үнэлгээнд одоо зах зээлийн үнэлгээнд оруулж илүү их одоо хүн чинь ингээд яг хөтэ нэг ажил хөдөлмөр хийгээд нэг юм нийгэмдээ баялаг бүтээж чинь шүү дээ. Одоо ингээд нэг юм те тодорхой хэмжээний баялаг бүтээж чинь хүн болж төрсний хувьд те боловсрал эзэмсэн хүмүүс бол тэр баялаг бүтээх юм нь илүү оновчтой, илүү их асуудлыг шийдвэрлсэн одоо нөгөө хүн болж төрснийхөө одоо нэг буйныг үлдэж байгаа юм болов бусад хүмүүст хэрэгцээтэй зүйлийг санаж сэтэж одоо өвчин байдаг бол өвчнийг ангаах тэр одоо имийг бүтээдэг ч юм уу те тэр зүйлд хүрэх юм нь ерөөсөө боловсрал байж ижил тийм одоо юмд хүрэн тэр нарийн мэрэгжлийг эзэмшихийн тулд за яг хөө ингээд нэг юм хум зараад ч юм уу ингээд зарж борлуулдаг хүмүүс яг хөө бас л адилхан л да бас ингээд юм хүний хэрэгцээг бас хангаад явж байна те. Гэхдээ яг хөө ингээд нэг юм нийгмийн тэр нэг үр өгөөжийн хувьд бол тэр хүмүүс нарай илүү жин даах болов гэж. Боловсралтай байх юм ээ. Тий. Тэгээд тэр чинь ингээд нэг хойхон өөртөн ч гэсэн бас нэг юм амьдрсан шиг амьдралаа гэж үздэг ч юм уу те. За би энийг юм зохион бүтээсэн гэдэг ч юм уу. Би энийг бүтээснээрээ ийм хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Тэ? За энэ нэг нийгмийг би одоо ингэж сэхэрүүлсэн гэдэг ч юм уу. Ингээд нэг ийм юм нь өөрөөрт нь хувь хүний амар том амбиц үүдэг байж магадгүй. Яг уу ер нь ямар ч аргаар одоо баяжсан ч бай, амжилтанд хүрсэн ч бай хүмүүс тэг бүгд л хүүхдүүд хамгийн сайн сургуульд оруулж байгаа шүү дээ. Тий. Тэгээд хүмүүжлийн хувьд болохоор ер нь бол миний хувьд бол хүн бол эрдмээр хүмүүждэг гэж боддог. Зүгээр ингээд нэг чи сайн хүн болоорой гэж хэлэхээс илүүтэйгээр хүн чинь ингээд яаж хүмүүжүүлэх хичээлээ сайн хийдэг хүүхд ер нь хүмүүжлтэй байдаг. Ядаж л цуугаа сурцсан тий хүний үгэнд ороод сурчсан багшийнхаа өгсөн даалгаврыг хийчихдэг хайм хариуцлагатай цаг барьдаг гэдэг юм үн цэнийг мэддэг цаг барьдаг хоцордоггүй хувийн зохион байгуулалт сайтай тий ядаж л эрт унтна тий эрт унтсан эрт босно эрт босоод өглөөний цайгаа ууцсан бол тэр чинь хичээлдээ сайн байна гэсэн үг өглөөний цайгаа ууж гэдэг чинь эрүүл мэндэд нь сайн гэдэг ч юм уу ингээд ер нь бол хичээлд амжилттай суралцсан гэдэг бол хувь хүнээс маш олон одоо хариуцлага маш олон тийм одоо ур чадруудыг хамт хөгжүүлээ явдаг. Ингэснээрээ хүн хүмүүждэг юм байна л да. Тэгэхээр боловсрал хүмүүжил гэдэг хоёр зүйлийг нэг юмны хоёр тал гэж ерөөсө хараад хэрэггүй. Сайн хүн болгоё. Бид нар ихлээр монголчууд ихлээр хүнээ бэлдэх ёстой, хүн болгох ёстой гэдэг чинь өөрөө л нөгөө боловсрал нөхгүй юу. Тэгээ би энэ үгийг нөгөө амар хэлэх дуртай ажил хийж хүн болдог, ард давж хүлэг болдог гэдэг. Ажил хийж хүн болно гэдэг бол зүгээр яг ингээд энэ өгүүлбэрийг задлаад үзэх юм бол хүүхдэд хүн болохын тулд ажил гэдэг нь болохоор юу вэ гэхэлэр хичээл ахгүй та. Тэгээ манай хүүхдүүдийн ажил хийнч гэж юу байх вэ? Тэгэхээр ажил нь хичээл гэсэн үг. Тэгэхээр ажил хийнэ гэдэг бол хичээлээ хийнэ гэсэн үг. Тэгээд яах нь хүн болдгоо. Манай ардын зүрх үг вэ те. Тэгэхээр хүүхдүүдэд бол ажил нь бол хичээл юм. Хичээлээрээ дамжуулж хүн болох юм. Хүн болно гэдэг чинь өөрөө хүмүүжилтэй одоо юу гэдэг өвтгч. Энэ нийгэмд бие дагаад амьдраад тэр хулгай зэлгийг хийчихгүй хүн шиг авилгал авчихгүй хүн шиг өөрийнхөө боловсрал мэдлэгээ үнэлүүлээд сайхан амьдрчих хинээс ч хараад бусаар амьдрчихыг л одоо хүн болгон л одоо зорж тэмүүлж мөрөөжл амьдарч штэ. Тэгээ их орондоо үн цэнтэй хүн байх те их орондоо үн цэнтэй байх. Тэр их орон чин одоо ялангуяа манай Монгол улс чинь нэг 3 сая хэдэн зуун мянганы нэг хүн гэхэлэр тэр нэг хүний бид нар энэ улсыг одоо тусгаар тогтнол те энэ Монгол улсыг цаашаад байхгүй тэр нэг хүний маш том даваа аюу ачаа гэж би хардаг байхгүй. Олон тэрбум үнэтэй бол тэр бол багасна. Бид нар шиг юм цөөхөн хүн амтай ийм олон сая километр квадрат нутагтай хоёр том уршийн дунд амьдарч байгаа нэг иргэн бүрийн үнцэн тэр өгөөж нийгэмд гаргаж байгаа тэр баялаг бол маш үнцэнтэй, маш том ачаа гэсэн. Тэхийн тулд бид нар боловсрал хэрэгтэй. Боловсролоор бид нар тусгаар тогтнолоо баталгаажуулж чадна. Тэрнээс тэр дайн байлтан зэрэг зэвсгэр бол яагаад чадахгүй шүү дээ. Боловсролоор бид тусгаар тогтнолоо баталгаажуулж чадна. Сайх үгүй шүү дээ. За баярлалаа. Одоо маш өндөр боловсралтай болохын тулд маш их хөдөлмөрлөдөг, олон цаг суух хэрэг болдог л да. Ялангуяа бага насны хүмүүс. Тэгэхээр тэр их хичээл номыг хийх тэгээд сая чи бас ярьсан нөгөө хүүхэд байх, бусдаагаа тоглох
Тэр балансыг ер нь яаж барих хэрэгтэй юм бол? Одоо бас л нийгмийн тулгамдаад байгаа нэг асуудал байна. Ингээл өдөржин шүнжин л хүүхэд суугаад хичээлээ хийгээд байж ивэл зарим эцэгт нь юм кайфтай юм шиг. Ингээд өөрөө амарцсан тий. Тэгээ нөх хүүхэд нь бол ингээд зовж байгаа шүү дээ. Тэгээ ингээд одоо чийч гэсэн ингээд ажлын 8 цаг ажиллачаад дахиад гэртээ хараад ажиллаа хийнэ гэвэл за лайв үсттэй ядарна үсттэй. Тэг чин яагаад хичээл 40 минутаар ордог? Яагаад хичээл өглөө 8-аас орлоо 8:40-оос завсарлаа. Энд чинь олон улсад шүү. Тэгээ нэг гэж тардаг вэ. Тэг яагаад гэрийн даалгавар 20-оос 40 минут байх ёстой вэ? Энд чинь зүгээр одоо бид нар ингээл нэг юм санаан зоргоороо за 40 минут байлгач. За ингээд 30 минутын даалгавар өгч гэдэг биш л. Энд чинь бүр олон зуун жил шинжлэх ухааны туршлагаар яваад ирчихсэн юм зүйл байхгүй юу. Тэгэхээр хүүхд гэдэг чинь оюуны би түр хэлсэн хүүхдийн ажил бол хичээл гэж. Тэг хүүхд бол ажилдаа явна гэдэг чинь сургуульд очиж байна. Ажлаа хийчлээ. Тэнд хангалттай оюунаа засуулж байгаа байхгүй юу? Одоо энэ тархитлагаагаа гашлагаж байгаа байхгүй юу? Оюуны ажил хийж байгаа байхгүй юу? Хийжээ дахиад гэртээ бол зүгээр гэрийн даалгаварт бол нэг 30-40 минутаар анги дээр хийсэн зүйлээ баттгах хэмжээнд бие даан ажиллах үүлийг нь дэмжих хэмжээнд л даалгавар өгдөг болохоос биш шинэ мэдлэг эзэмших шинээр багш аваад гэрээрээ хичээл заалгах энэ төр бол ерөөсөө биш байхгүй юу? Тэгээд өдөрт 40 минут л хичээлээ хийх. Эсвэл за өсрөө цаг өгдөг ч юм уу. Тэгээд тэр хүүхэд тоглох эсвэл одоо биеийн тамир янз бүрийн юмар хичээлэх, урлаг уран сайхнаар хичээлэх, эсвэл зүгээр л гадаа гараад тоглоно л дээ. Энэ чинь өөрөө тэр хүүхдийн хичээлээ хийлээ, гадаа юм сурлаа. Тэр чинь дандаа л суралцахын процесс яваад байгаа юм. Найзуудтайгаа гадаа тоглоно. Юм сурч байна. Биеийн тамирын нэг секцэнд явлаа. Бүр гоё би бэлдрийн тэгш хүмүүжлэлтэй болно. Урлаг уран сайхны төгөлдөр хуур гитаранд явлаа. Бас тэр чинь мэдрэлийн ядаргаа гоё тайлагдана. Тархийг гоё баруун зүүн гаруудыг ажиллуулж өгдөг. Тэгээ энэ хүүхд тэр чигээр хүүхд чинь өөрөө байнгын суралцагч. Зүгээр гэртээ суугаад орой 12 хүртэл ширээний ард суухыг хүн суралцж байгаа гэж үздэг. Тэр хүүхэд залхаж байгаа. Гэхдээ ямар ч хүн ер нь тэгээ залхнаа да. Гэхдээ яг хөө тэгэл ээж аав нь багш нь хий гэсэн гэл нөгөө чинь хийн. Том болоод яах нэг их сургуульд орлоо. Тэгээ тэр чинь ингээд алдаж үзээгүй зарим хүмүүс чинь том болоод ямар алдаанууд гаргадгүй. Одоо нийгэм зөндөл янз янзын кейсүүд гарч ирж шít. Тэгэхээр хүүхэд насанд нь гэхдээ зөв зохистойгоор ингэж ажилуулсан хүүхдүүд бие болоо сэтгэлийн тэнхээтэй байдаг. Тэгээд алдсан ч алдаанаасаа яаж гарах вэ? Амьдралд гаргаж байгаа шийдвэрүүдтэй хариуцлагатай байдаг. Тэгэхгүй ингээд өөрсдийнхөө хийж чадаагүй эсвэл одоо өөрсдийнхөө хүслийг биелүүлэх юмыг мэдээж үр хөвгттэй л хүсдэг юм л та. Гэтэ тэр юмнуудаа битгий тулгаач ээ л гэж хүсэж байгаа байхгүй юу? Манай подкастын хамтран ажиллагчаар тамхинаас гарах лазер имчилгээний софт лазер имлэг маань ажиллаж байна. За тэгээ софт лазер имлэг бол хүнийг тамхинаас гаргана гэдэг бол энэ бол нэгдүгээрт манай контенттэй одоо үн цэнтэй гэдэг утгаараа бол одоо яалтчгүй бидний value бол нэгдэж байгаа. Мэдээж тамхинд бол хэрэгтэй нэгч зүйл байхгүй. Гэхдээ манай монголчууд бол бид нар бүгдээрээ бол тамхины хэрэглээнд маш их автсан байгаа. Тэгээд тамхинаас гаргана гэхээр одоо өнөө худлаа нь мэддэхгүй баахан зүйлс байдаг. Энэ бол бүр 100% rateтэй гэж байгаа. Яг хүмүүс заримдаа буцаар relapse хийх юм бол байхыг үүсэхгүй. Гэхдээ яг хүний биений гаднаас болон дотроос энэ ч ингэж хэрэглэгдэж нэхэгддэг одоо энэ цэгүүд дээр бол бүр лазер имчилгээ хийлгээд бүр хүний ингээд толгооноос хөл хүртэл ингээд 360 цэг байдаг гэж байгаа. Чих тус бүр 140 гээд эндээс 50 цэгийг нь онилж аваад тэгээд шарлах хийлгээд ерөөсөө нэгхэн удаа орно 36 минутын турш орно. Тэгээд тамхинаас гарах ийм супер үйлчлэгээ байгаа. Тэгэд та бүхэн манай Төв Номын сангийн уртлын 3 галыг бол мэдж байгаа. Тэрний 403-т бас байрлаж байгаа шүү гэдгийг хэлмээрэн софт лазер дээр очиод нэг удаа шарлага хийгээд үзээрэй. За тэгээд 7011 4361 70 10 4361 гэдэг дугаарт холбогдорой 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм байна шүү. Тэгээд софт лазерын хамт олондоо бас баярлалаа хэлье. Лазер имчилгээ хийлгэснээр бид байгаа тамхины никотин сармагжин нэхэх чадвар суларч биеийн бодисын солилцоо цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр тамхины хортой нийтлүүд богино хугацаанд биеэс гадагшилж тамхины хамаарал бүрэн арилдаг. Өөрөөр хэлбэл имчилгээ хийсний дараагаар тамхи биенээс нэхээ болдог бөгөөд тамхи татахгүй утгаар уур хүрэх, сэтгэл санаа тавгүйдах, юм хайх, хөлс гарах зэрэг элдв янзын зовгорууд биеэс бүрэн арилдаг. Яг уу ингээд бид нар ер нь одоо боловсролын салбарт байгаа хүмүүс орчин үед бол энэ хүүхдийг өсгөх тал дээр бүр хамаагүй юм инэрэнгүй нийгмийг зохицоож штэ.
Юу тэгээд загин зодох тийм ээ. Гой системтэйгэр ингэж хүүхдүүдээ хүртэл хүмүүжүүлэхтэй хүртэл гэдэг их гой гэгээлэг юм ярьдаг. Маш их тохиолдолд амьдрал бас өөр байдаг. Дээрээс нь бидний бодож байгаа арга зүй 20-30 жилийн дараа харсан магадгүй ахаад апдейтлэгдэх шаардлагатай. Ахаад шинжлэгдэх магадгүй зарим тохиолдолд буруу байх тохиолдол ч гэсэн байх гэдэг. Асуух гээд байгаа юм юу гэхээр зэрэг бид нар ингээд их гой гэгээлгэр ярьдаг. Гэхдээ хаяад ач юм. Энэ хүүхдүүд чинь гүрийч сурахгүй юм. Хүнээс хатуу үг авч сурах. Тэр баланс бас байх ёстой. Амьдрал дээр гараад нойргүй хонох өдрүүд байна шүү дээ. Тэгээ ингээл бас өрсөлдөө амьдрал. Яг хооронд нь өнөө маргааштай өрсөлдүүлэхгүй байж бол хүнтэй өрсөлдөн чи хинч биш юм а гэдэг мэдрэмжийг авна. Эцэг ихээсээ гараа явахаар яг бодит амьдралд алгадуулна. Тэгээ энэ хатуужл, энэ сахилга бод. Энэ гүрийх ёстой тэр girth grind энийг бас тодорхой хэмжээнд суулгах ёстой. Ёстой сургууль. Тэгээ сургууль болон спорт, урлаг одоо суулгаж штэ. Манай хоёр хүүтэй. Манай хоёр хүү хоёлаа хүүлдээ нэг нь 7 дугаар анги, нэг нь 4 дугаар анги. Танай очоос том болцсон юм шүү. Том. Тэгээ би сая манай хоёр яг хөтэ би одоо ингээд одоо бас хүмүүс сонирхолтой байж магадгүй хүүхдээ одоо яаж хүмүүжүүлдэг, яаж өсдөг гэх те. Манай хоёр болохоор би бол одоо өөрөө нөгөө тийм багасаа ингээд хичээл ном ингээд анги алгасан явж учраас би хоёр хүүхдээ яг л одоо ангид нь суулгаад явж байгаа. Гэрийн даалгаварт нь би оролцдоггүй. Яг манай сургууль сурдгийн. Өөрийнхөө сургуульд электрон жалдаа сурдгийн. Тэглээгээд би бол сургуулийнхаа бас чанарын энтрийг бол бас харъя барья гэж одоо хүүхдүүдээс бас нэг жоохон одоо хичээлд нэх оролцохгүй. Ер нь өөрөөсөө мэд. Тэгээд заримдаа болохоор ингээд юу гэдгийг манай том болохоор жоохон тийм одоо юу гэдэм битээ нэг юм тийм хариуцлагатай байх гад үзээд идэг. Тэгээд зарим үед ч би бас өөрөө их одоо юу гэдгийг муу ав болох гэж байгаа үзэж байгаа хгүй. Заримдаа ингээд орой эрт дутуулах гэж үздэг. Тэгээ ингээд орой олонгууд нөө чинь ингээд заримдаа гэрийн даалгавраа ингээд хийгээ сууж идэг. Тэнгүүт одоо чи унтаа тий гингүүтлэхгүй даалгаврын шуусах өнгөлгүй одоо чи заавал унтаа одоо тэгээд гэрийн даалгавраа чи одоо түрүүн өөрөө зохион байгуул чинь буруу байна чи ингээд унт гээд тэгээд унтуулах гад орсон тэгээ байж хагаад өөрөөр нэг ингээд сэрсэн чинь нэг манай хүүхдүүдний 6-аас уган сэрдгийн тэгчлэн 5 өнгөрөөд нэг сэрүүлэг нөгөө өрөнд дуграад байна. Би нэг цаг харсан чинь 5 болж байна. Тэгээ ингээд жоохон байж хагаад ингээд босчвол 0 орчвол тэгээ өрөөрөө симэрхэн очоо яасан чинь манай том амхандаа 5 цагт тосцоод гэрийн талуур хийж байгаа гинэ. Тэгээ намайг ингээд явсан чинь дадаас айгаад орлого орж байгаа байхгүй юу? Гэрийн талуур хийхээс одоо хийж байгаа гэдгийг харуулахгүй гээд тэгсэн чинь нэг уг нь бол өөрөө бол нөхөр бол одоо жишээлбэл гэрийн талбараа дутуу хийсэн учраас өөрөөр босоод хийж байгааг нь намайг одоо уурлна гэж бодсон юм яа гэж өөрөө орлогоо орж цухтааж байгаа байхгүй. Тэгэхээр тэг яг өөрөө яг хариуцлагатай л байл та. Тэгээд хариуцлагатай ямар ч юм хийх хэрэгтэй гэдэг. Гэхдээ би болохоор чи хийх хэрэгтэй үедээ хийчихгүй яасан. Заавал ингэж тэг ингэн барин хийгээд тахтай яад ин гэдэг ч юм уу те. Тэгээд окей болж ийн гэж үзэж байгаа юм. Тэгээ энэ дээр бол би нэг одоо жишээлбэл ажиллаалтай ингэж хийх гэсэн юм байхгүй. Зүгээр тоглох юм дээр тоглол зарим үедээ одоо хийх хэрэгтэй юм уу бити хийж хэрэгтэй юм цаг хугацаанд нь хийчих хэрэгтэй гэдэг. Тэгээ манай энэ нэг хоёр хүүхдийн юм дээр болохоор сая би нэг жижигцүүгийн олон улсын AGP гэдэг юм тэмцээнд явсан. Тэгээ ингээд тэндээс ингээд хүүхдүүдийнхаа юу хүмүүн чанарыг харлаа л да. Манай баг нь болохоор хурж ирээд аваа би хэд ялуул алт медаль авах юм гэж надад сууж байгаа. Аа би хэд ялуул алт медаль. Миний хүү 3 ялчих. Тэгвэл алт гэсэн чинь заа гэж гүгэл 3 ялаад алт авчиж байгаа байхгүй. Аа тийм байл. Нэрээ баяр хүргээ. Тий, тэгсэн чинь манай сарсан. Том нь болохоор алтын төлөө гарч ирчээд 2 3 ялцсан байхгүй яа. Алтын төлөө гарч ирэнгүүт л аваа би ялагдвал ямар медаль авах вэ гэж. Ингээд нөө хөвч шиг ямар ч медаль авах нь л чухал байна. Гэхдээ би ялагдвал ямар медаль авах вэ гэнгүүт л гараад ялагдчихж байгаа байхгүй юу. Зүгээр энэ бол ингээд спортын нэг хүмүүжил те одоо ингээд ялагдах тухай асуудал байгаа байхгүй юу. Тэг чи дан ганц одоо жишээлбэл EBS-ийн хичээлүүдээс хэсэлдгээр спортоор бас ингээд хүүхдүүдэд хүмүүжүүлэх те. Тэгээ би ингээд тэр жижиг цугийн клуб би маш их баярлалаа. Ер нь байнга явуулж байгаа. Тэгээд ер нь бол хүүхдүүдийг нэг хичээл ном сургалтын цаг хүмүүжлийн сургалтын цаг гэдэг сургууль дээр явж байгаа бүхэл зүйл бол чиний түрүүний асуусан бүхэл сорилтууд яг таг тулгардаг. Хүүхдэд штэ.
Нөгөөний тэр хоорондоо тэмцэлдэг нөгөө одоо 100-тай шүн ойргүй хонох ч юм. Одоо манай тэр хүүг бол одоо жишээлбэл даалгаврыг өгвөл өөрийн нойроо хагасч босч штэ тэр чинь бас нэг ялгаагүй байхгүй. Ялгаагүй л байхгүй. Тэр хүүхдийн хувьд бол ялгаагүй л байхгүй юу те. Ингээд хариуцлагатай байж штэ. Ингээд юмд хариуцлагатай байж гин. За тэгээд тэр нэг тэмцээнд орохдоо ингээд нэг юм яаж штэ ингээд би ялагдвал яах вэ? Халаан штэ. Халаан тэгээд би ялагдвал яах вэ гэдгээ ялагдвал ингэнэ гэдэг тийм одоо дараагийн Б вариантаа бодож ийн гэл. Тэгээд энэ бүгд чинь яг л нэг EBS явж байгаа. Тэгээд би яг боломж олдвол яг EBS хичээлдээ хий. Тэгээд бусад цаг дээр гэрийн даалгавраа хий. Тэгээд болж өгөл нэг гадуур юм секс дугуулаа интернет явуулчих. Тэгэл хүүхдэд бол нормал. Ялангуяа спорт гэдэг бол маш чухал тийм стратеги хүмүүжлийн шин чанартай юм байдаг шүү. Тий. Манайс хүүхдүүдтэй ингээл ярьдаг л яг л нөгөө хоёлоо нөгөө амар агаар юм ярихаас илүү яг л тэр хүүхдүүд дээр л ярих хэрэгтэй байхгүй юу те. Тэгээд юу электрон жаал гэж сургуультай явуулж байгаа юм. Яг л өөрийнхөө бүтээгдэхүүн л итгэх хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт одоо юу яаж байгаа. Манай энэ зам бол одоо манай хоёр амралтын өдрөөр нөгөө манай хоёр ч юм бол арай жоохон шүү дээ. 8-тай 6-тай. Нэг хүүхдийн юм юу вэ? Фенсинг анги байна. Туялзуур сэлэм. Тэгээд юу вэ? Нөгөө талаараа бол ингээл төгөлдөр уур гээл. Тэгээд усан байсан ингэ. Тэгэнгүүт нөгөө ингэж удаад байгаа байхгүй спортоор ингэж хичээлүүлж өрсөлдүүлэх нь сахлага бат хатуужин суулгаад урлагаар хичээлүүлэх нь их гоё юм бүтээлч байдал те яруу уянган тэгэхээр хүний бодог өсдөх энэ хоёрыг хоёулангийн л тэгш хөгжүүлэх ёстой мэн гэж бас бодоод байгаа. Надад бол яг үнэндээ би ерөөсөө тийм урлагаар ерөөсөө сурч үзэв. Одоо комеди хийхэд дандаа нөгөө тооддаг тарих ажилдаг яг ингэж юм логик юмсдаг. Тэсч би ингээ бүр задгаас итгээд урлагийн авьяастай болс би бүр арай өөрөөр юм сэтгэх болов гэж боддог байсан байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг хоёулан гарна нэр нь хүүхдийг тэр авьяасыг нь бол заавал хөгжүүлэх. Заавал тэнд олимпиад ороод ингэж шаардлага байхгүй. Зүгээр хувь хүн өөртөө л хожим хэрэгтэй болов гэж. Тий одоо ерөөсөө би бол одоо яг үндсэн хичээлүүдээ сайн байх хэрэгтэй. Математик те Монгол хэл хим физик. Тэр бол хичээлтэй гээд хичээл дээрээ сайн бай. Гэртээ даалгавар хийж болно. Тэг илүү цагаар нь спорт, урлаг зайшгүй. Ямар нэгэн спортоор зайшгүй. Зарим хүмүүс тэгээд спорт гэснээс олимпиадад бэлтгэх нь зүгээр гэдэг ч юм. Эсвэл нэг олимпиадад тийм лавар болгож ил гэж дотроо нэг боддог ч юм эцэгчүүд те. Тэгээ надаас бас зарим эцэгчүүд тэгж их асуудаг олимпиад бэлтгэх үү гэж. Тэгээ би болохоор нэг олимпиад энэ төр бол олимпиад бол яг л олимпик гэсэн үг байхгүй юу? Бидний манай улсын зорилго бидний гол систем бол нийтийн биеийн тамир гэдэг шиг те хүүхд маань эрүүл чирэг өвдгөж хүмүүжлэлтэй те спортын хүмүүжил автчихсан. Заавал нэг тийм уралдаан тэмцээнд ороод олимпиад ороод алтан медаль авах гэхээс илүүтэйгээр тэр спортын мөн чанарыг ойлгоцсон те юуг нь яаж хичээлдэг гэдгийг нь ойлгочихсон. Тийм ур чадварыг эзэмших нь чухалтай адилхан математик олимпиад энэ төр ч гэсэн тэр чинь бүр ингээ багаас нь бэлдээд те хүүхдийг олимпиад яг яаж бэлдэх нөгөө 6 5 6 наснаас 1-р ангид орохоос нь бэлдээд тусгай тэр сургалтанд одоо вакуумж бараг босод хичээлүүдийг хайж иж тэгж бэлтжиж л одоо улс бүсийн чанартай тэмцээнээс медаль аавна олон улсад явдаг. Тэгээд бүгдээр ингээ найхаа олимпиадад бэлтэх гээд байх ч тийм шаардлага байхгүй тийм хүмүүс байдаг. Тэгэхээр тэрний оронд математикийн хичээл дээрээ сайн байхад л болчих гээд байгаа асуудал байгаа байхгүй юу? Тий. Тэр бас нөгөө жижигцүү гэснээс манад нөгөө ÖТ-ийн анхны Монгол захирал мөнгөсөх захирал орж исэн. Жижигцүүгээр хичээлт юм лээ. Марк Закерберг жижигцүүгээр хичээлдэг ах шиг бас ингээд ер нь ингээд бас зүү тогтлол байгаад байна. Жижигцүү ч юм уу одоо од жаргал захирал мөхрэлчин гольф тоглоод идэг баха. Тэгсэн Апугийн Бацаахан захирал бас нэг юу юм уу мэдээ сакс макс сонирхол ингээл мотоцтооч л ингээл те номтой хоёр маяр ингээд ер нь ингээ харахаар тэрний зүү тогтол байгаад байна. Бас тодорхой хэмжээнд амжилттай явж байгаа хүмүүс яг өөрсдөө гэсэн their thing ямар нэгэн дуртай спорт байна. Эсвэл гоё тийм урлагийн юм инг төвшин гişүүн болвол яг тийм бүр яг урлаг юу уран зураг мурах дуртай. Тэрийгээ дэмжиж мэмждэг ингээд тэгж байгаа байхгүй. Тэгэхээр тэр урлаг спорт чинь зүгээр хувь хүн болгох биш ингэж насан турш юм бас хүний нэг өөрийн чөлөө цагаа боловсон өнгөрөх өөрийнхөө тэр тарих оюун санаа сэтгэл санаа бие махбодыг бас хөгжүүлэхэд бүр багасаа л тэр болгоныг бас эзэмших нь айгүй чухал юм шиг байна л да тий. Хожим эзэмших айгүй хэцүү юм байна шүү дээ. Намайг баг байхад гэртээ унтчихсэн чинь манай ээж ингээл манай өрөөрөл ингээл нэг юм төчгнэл гэл амар дугаарлсан байхгүй юу? Би чинь том өрөөнд
унтж байгаа ш тэгэл ингээл дочгон мчгнаа би одоо юу юм болоо гэсэн чил нэг тийм хуучны орос төгөлдөр томроонд оруулаад тавьчихлаа. Тэгэл чинь жоохон боссоол яах ч байгаа энэгээр ээж гээл гэсэн чил өчи сурна штэ гинэ. За. Юу яриад байгаа юм би ч нэг хэлж төгөлдөр уурч охтуудын тэгэл чинь яг тэгэл бодчихгүй энэ охтууд л юм тоглож магадаг те ингэж юм ингээл чи охтын юм штэ гэсэн чинь юу яриад байгаа юм бэ? Чи сорон зайлшгүй майшгүй гэл. Тэгэл манай чинь жоохон тийм зөрөөдөлтэй сурал гэсэн бол заавал сурах хэрэгтэй гэл. Тэгэл би чи эхэндээ нууг ингээл нэг юм дургуут өчгөө гэдэг шиг ингээл төгөлдөр хоорон дээр нь ингээл хичээлэх гэлээ. Айгу дургуй ихлээл. Тэгэл багш аваал тэгэл багштай хичээлэл. Тэгээ ингээл хичээлэх гээл нөгөө нэг нот мотын уншиж ойлгох гал хоёр гараа салгах малгах гээл педалтайгаа харьцах марцах гээл ингээл бөө юм болоод дараа нэг ингээд нэг юм ая тоглоо сурчихгүй юу. Тэгсэн чинь ингээд үе тэ нэг ая тоглоод сурсан чинь ой би нэг ая тоглолцлоо гэл хүн боддtiin байна гэл юм чинь сурчлаа гэл. Тэгэл дараа нь ямар ая байх вэ гэл. Тэгэл ингээд кино мэнэ үзэж байгаа гот л амар гоё ая сонсогдсон гот л багштай л энэ аяыг суръя л та гэл. Тэгэл бэлдэж байгаа нэг 7-аас 14 хоногийн дараа ч юм уу нэг ядаж ихний нэг юуг н бадгийн тоглоос орчморсдаг байх ч юм уу те. Тэгэнгүүт тэр ингээд цаашлаад ингээд за ингээд мэдрэмж өгөөд хүний гар хуруу энэ хурам муранд одоо энэ өндгөнд мэдрэмж энтер өгөөд өндгөөр тоглох хэрэгтэй. Тэг ингээд хоёр гар марчин салж малаад тэг ингээд урд нь ч ингээд яг тоо бодчихдээ ингээд зиг байсан бол арай бас нэг юм төвлөр хурын ширээнаар цагаан өрөөдөг болоод тэг эргээд би зүгээр ингээд бодоход ээж бол намайг нэг юм яг хэдий баг насны хүч ингээд хэдий надад би түрүү ярихдаа амархан гэж байгаа боловч тэр чинь 10 настай хүүхд 10 дугаар ангийн топ бодно гэдэг чинь бас л оюуны өндөр ачаал авж байгаа л хэлбэр шүү дээ. Тэрийг л нөө нэг ингэж амраах, сарниулах, өөр одоо зүйлд анхаарлын төвлөрүүлэх, бодуулах нэг гэсэн тийм амралтын л арга техник байсан юм байна гэж би бодож байгаа байхгүй юу. Тэгээд тэгжиж нөө нэг тэгвэл нэг мэдрэлийн оюуны ядаргаанд орчих шүү дээ. Тэр жоохон хүүхд чинь ингээд ахлагын топ бодоод тахлаар чинь тий. Тэг хичээл заана гэдэг чинь бас нилээн оюуны ачаалттай жоохон хүүхдэд бол тэгэхээр тэрийг тэгж төгөлдөр хуураар дамжуулж оюуны ачааллыг нь хөнгөвчлөөд тэгээ арай амраадаг байсан юм байна гэж би дараа нь нэг хүчээр ингэж сурч ястайхаа дараа нь ойлгохгүй юу. Тэгэхээр ерөөсөө л урлаг гэдэг спорт гэдэг бол тэр нэг оюуны байгаа ачааллыг л сайхан өөр юмд руу хандуулж өөр ур чадвар суулгаж дээрэс нь бас улам итгэлийг нэмэгдүүлдэг юм санагдсан. Итгэлийг би өөрөө чадах юм байна. Ер нь хүн гэдэг чинь чаддаг юм байна шүү дээ. Юм сурдаг юм байна шүү дээ. Болох юм байна шүү дээ гэдэг тийм нэг хүүхдийн өөртөө итгэх итгэлийг л нэмэгдүүлээд идэв юм шиг санагдсан шүү дээ. Яг үнэ. Тэр сая нөгөө Сан Антонио бүсийн аварга аваад NBA тэгээд Wemby багийнхныгаа авч кино театрт obsession гэх кино үзсэн байгаа нөө. Амар их дарамт нөө. Тэр чинь сэтгэл зүйн асар их ингээд тэрийг нь жоохон бууруулах гэж тийм ээ. Багуугаар ингээд. Тэгээд эцэг эхчүүдэд бас нөгөө манай Universal-ийн ч гэсэн юу зөвлөдөг үү гэхээр IELTS-ийн шалгалтын өмнө юу их үү гэдэг. Хамгийн дуртай киног нь үзвэл өмнө өдөр. Тэ зүгээр нөгөө шалгалтын өмнө бүгдээр нь үдээд идэг байхгүй. За, окей, болно заяа. IELTS-ийн ч юм уу SAT-ийн ч юм уу шалгалтын өмнөх давтсан 3 цаг ба штэ. 3 цагийн материал бүгд орно тархинд чаа. Тэрний өмнөх 30 цаг мартагдсан. Тэгэхээр тэр 30 цаг, 60 цаг, 100 цаг бэлтцсэн байгаа шүү дээ. Битээ гэж өмнөх өдөр нь яа тэрийгээ санана шүү дээ. Тархиа сайхан амраач. Дуртай киногоо үз. Өглөө сайхан босоод IELTS-ийн шалгалт нь 9-өөс эхэлнэ. 7 гэж босоод зүгийн балта цай аваад гой банан идээд ингээд refresh те. Өглөө нэг юм шарсан илэг мэлэг идээд байхгүй л гизгүй зэмүзэн гэж зөвлөдөг байхгүй. Тэгэхээр тэр төгөлдөр уур гэдэг байдал тэр ингээд эцэг эхчүүдтэй ч гэсэн одоо бид нар те ингээ санаа солилцоход те хүүхд ингээд үнэхээр ухаантай гоц ухаантай лаг ууж байна. Гэтэ тэрийг заавал тэгж тэр тархины өндөр ачаал авч ирсэн юм бол амраах ёстой гэдгийг бол зайлшгүй хэлж шít тийм ээ. Нэг юу вэ? Асуулт байна. Шалгалт гэдэг хүүхдийг альва зүйл сурсны хамгийн сайн хэмжүүр мөн үү? Үгүй бол өөрөөр яах юм? За тэгэхэд шалгалт өгөх үеийн сэтгэл зүй тэр үеийн өглөө боссон, эдсэн уусан, өмнөх орой одоо сая хэллээ штэ амарч чадаагүй байх энэ төр бол одоо нөлөөлнө. Тэгэхээр яг нэг удаагийн шалгалтаар бол тэр хүүхдийг хэмжихэд бол маш төвөгтэй. Ер нь бол тухайн хүүхдийг хэмжиж гэвэл ер нь бол суралцах үеийн процесс үйл ажиллагаараас хэмжиж болно.
Тэгэхээр би бол одоо яг тийм нэг удаагийн нэг шалгалтаар ч юм уу бүгдийг хэмжээд өгнөд таах бол энэ бол өрөөсгөл асуудал. Тэгээ энэ тэр суралцах үеийн амьдрах үеийн бид нар шалгалтан зориулж амьдраагүй шүү дээ. Харин тийм. Тэгэхээр тэр үеийн тэр байгаа байдал энэ тэр бол тэр амьдарч байгаа тэр суралцж байгаа үеийг л үнэлэх хэрэгтэй юм болов уу гэж би боддоо шүү дээ. Тэгвэл даалгавар гэж нэг зүйл байгаа тийм үү? Хэрвээ та бас өөрөө боловсролын яамд ажиллаж байсан яг 100% манай их бүрийн шийдвэр байсан бол даалгаврын реформыг арга байна. За даалгавар гэхэлэр ингэж байгаа юм хоёр талтай байгаа юм. Уг нь бол даалгавар гэдгийг би бол түрүүн бас яриандаа зөндөө хэллээ те. Нэг 30-40 минут хүүхэд өөрөө бие дааж хийх үйл ахгүй юу даалгавар гэдэг бол тухайн хичээл дээр давцсан үдсэн зүйлээ гэртээ очиод давтах бие дааж хийх зүйл. Бүр даалгавар бол бүр гэртээ очиод алдах ч ёстой зүйл ахгүй юу. Тэрнийг нь багш нь маргааш нэрж үзээ даалгавраа гэртээ алдсан бол муу дуун тавихгүйгээр алдсан датан дээр нь үндэслээд тухайн хүүхдэд дахиад өөр даалгавар өгөх хэрэгтэй байхгүй юу? Энд чинь эцсийн зорилго нь хүүхдэд сурах гэдэг нь шүү дээ. Бид нар болохоор нэг шалгалт аваад эсвэл даалгавраар сурах гэдэг байгаа байхгүй юу? Даалгавраа хийгээг бол яадгийн муу дуу авдаг үсттэй. Эцсийн зорилго нь дүн тавих гэдэг. Дүн тавих гэдэг. Уг нь бол тэр эцсийн зорилго нь тэр хүүхдэд юм сурах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр даалгавраа хийгээгүй гэл бүх асуудлууд үүсдэг те. Тэгэхээр даалгавар гэдэг бол уг нь нэгдүгээрт бол хичээл дээр одоо багшийн заасан тайлбарсан зүйлийг гэртээ очиод бие даан хийх ёстой зүйл. Тэрийг даалгаврыг зөв хийж болно, бас буруу хийж болно. Багш дээрээ очлоо. Гэтэ хин нэгэн оролцох ёсгүй даалгаварт. Эцэг их нь эмээ өвн. Одоо сүүл рүүгээ баг өдөр өнжлөхтөгүүд нь баг хийдэг болчиход байгаа байхгүй юу? Хийдэг болчиход байгаа өмнөөс нь. Гэхдээ тэр өмнөөс нь хийгээд тэр багштад үзүүлээд тэр онц дүн аваад тэр хүүхэд сурж байгаа. Тэр хүүхдээс гадуур болчлоо шүү дээ. Нөгөө хичээлийн хийцэн гэсэн чинь шүлэг зээжлүүлсэн үү гэдэг шиг. Яг үнэ. Тэгэхээр эн чинь өөрөө нэг бидний нөгөө хэлбэр хөөж байгаа хэлбэр байгаа байхгүй юу? Хитрхи хэлбэрт баригдсан тий. Тэгээ тэр даалгаврыг баг ээж аав нь өмнөөс нь хийж өгөхгүй тэгээд тэр даалгаврын зорилгыг манай бас баг ингээд мартадлаа өөрчлөгдсөн байгаа байхгүй бид нар. Тэгэхээр даалгавар гэдэг бол тэр хүүхд зөв хийж болно, буруу ч хийж болно. Бүр хийхгүй байж ч болно. Хийхгүй бол яагаад гэж ойлгохгүйсэн юм аа. Эсвэл цаг хугацаа гараагүй маа гэдгийг багш хүн тэрэн дээр дүн шинжилгээ, мэргэжлийн дүн шинжилгээ хийж дараагийн даалгавар өгөх хэрэгтэй байхгүй. Тэр нөгөө бэлтгэл ангид нь хүүхдүүдээ нөгөө таньж мэдэх гэдэг чинь буцаад ороод ирж байна. Хүүхэж байгаа нэг юм хэлбэр байна. За уг нь бол ийм байх ёстой энэ зарчим нь. Хоёрдугаарт нь юу гэж хэлэх гээд байна. Манай улсын хувьд яаж ажиллаж байгаа юм гэхлээр за ер нь төрийн сургууль, за баг хувийн сургууль гэлтгүү нэг ангийн хүүхдүүд болон ер нь бол энэ суралцах танин мэдхийн процесс чинь хичээл сургууль дээр биш гэрт явуулаад байгаа байхгүй юу? Гэрийн даалгавар ихээр өгж гэрт нь нөгөөдхийг хийлгүүлэх явцдаа хүүхдийг сургах процесс чинь анги танхимд биш гэрт өрнөд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэр нь яаж байгаа юм гэхэлэр нөгөө олон хүүхэдтэй, нөгөө олон одоо янлагаатай хүүхдүүдийн чинь багш чинь ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгээд нэгсэндээ даалгавар өглөө баг шинэ агуулгач өгч юм. Даалгавар өглөө гэртээ хийлээ эренгүүт нь багш нь тэмдрийн шалгалаа хугацаа дуслаа. Дахиад дараагийн даалгавар өглөө гэдэг ийм л зүгээр шулуухан хэлэхэд ийм л процесс эргэлдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр даалгавар гэдгийг бол өнөөдөр бол бид нар бол зүгээр шал өөр төвшөнд өөр утга агуулгаар хэрэгжилж байгаа гэсэн үг. Харин яаж хэрэглэх ёстой юм тэгвэл? Хичээл сургууль дээр л тэр танин мэдхийн үндсэн үйл ажиллагаа явуулж явах ёстой. Тэндээ л ер нь бүх юма баттгаж тэндээ бүх юма ордог байх ёстой. Даалгавар өгч болно. Өглөө гэхэд хүүхдийн бие дааж зайлшгүй хийх ёстой. Тэгээд бие дааж хийсэн юм дээр нь багш нар зөв буруу онц сайн муу дүн тавиад байх шаардлагагүй. Тэрд ямар шаардлага байхгүй. Тэр чин даалгавраа буруу хийж байгаа бол энэ хүүхдийн тэр буруу хийсэн тэр датаг нь тэр одоо даалгаврыг харж агаад багш хүүхдтэй яах нь дараагийн арай өөр чиглүүлэх даалгавар өгнө л гэсэн үг байна. Манай подкастын хамтран ажиллагчаар ногоо өрөөдөг хөгжүүлэгч MMS компани ажиллаж байгаа. Дэлхийд дахна мэдээж ногоо өрөөдөр бол чиглэж байгаа. За тэгээд MMS маань бол мэдээж эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд дахна бүгдээрээ sustainable development, тогтвортой хөгжил гэдэг энэ утга санааг бол мэдээж маш хүчтэйгээр ярьж байгаа. Монголд анхны ногоон барилгын төслийг маш амжилттайгаар хэрэгжүүлсэн MMS-ийн хамт олон маань л манайхтаа бол ингэж хамтарч бол ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нь одоо мэдээж ажилчдын эрүүл, тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхээс гадна Монгол тийм ногоон барилгын
цоошин соёлыг бий болгосон ийм гайхамшигтай бас байгууллага маань бол байгаа. Ийм гоё төсөл бол хэрэгжсэн гэж бол болно. За тэгэхээр та бүхэн бас MMS-ийг сонгороо. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS. Өнөөдөр Монгол улсад хувийн улсын сургуулиуд гэдэг их ялгаатай байдал их байна. Та сая хэллээ. Улсын сургуульд их олоолаа сурж байна. Багш нарын цайлан хүрэлцээгүй ингээд асуудлууд байдаг те. Зарим хувийн сургуулиуд тэнгэрт толцсон үнэтэй байдаг. Одоо энэ чанар манарын асуудал ч гэсэн ингээд яригдэж байна. Ер нь сургууль гэдэг институт маань өөрөө одоо энэ ялгаатай байдал байгаа шүү дээ. Хүүхдүүдийн ар гэрийн. Энийг яг бодитоор энэ ялгаатай байдлыг арилгах, багасгах боломж байдаг юм. Эсвэл энэ сургуулаас хүлээж байгаа арай өндөр хүлээлт юм. Өөр тэ хаана их. Сургууль дээр хийх хүн өөр хаана их. Эцэгхэн зааж өгөх юм уу, тий? Энд чинь үндсэн хуулиндаач бид нар тэгээ заагдсан байгаа. Дэлхийн нийтээрийн одоо боловсролын талаарх баримтлаж байгаа бодлогоч тийм л байна, тий? Тэгэхээр сургууль одоо энэ бүх үйл ажиллагааг зохицуулдаг, хэрэгжүүлдэг, бодлого хэрэгжүүлдэг, ер нь хүн бэлддэг газарчил сургууль байна л да. Эцэг их гэр бүл сургуультай маш нэгт хамтын ажиллагаатай байх хэрэгтэй. Тэр нь өөрөө хамтын ажиллагааг ингэвэл нэг групп чат ороод хэрүүл урал хийх биш л те. Даалгавар инглиш хэлээд биш. Нөгөө тэр хүүхдийг тэр одоо ирээдүйд бэлдэж штэ энэ төрийн зарим төрийн өмнөөс те. Би ч гэсэн одоо хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээж байгаа шүү дээ. Ганц сургууль биш байхгүй юу те. Би ч гэсэн одоо хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг. Тэгэхээр сургуульч тэр, багшч тэр, гэр бүлч тэр, одоо тэр төр засагч тэр ерөөсөө гол зорилго нь бол тэр нэг иргэн бэлтгэх гээд байгаа. Монгол хүн бэлтгэх гээд байгаа. Тэрэнд нь сургууль ямар оролцоотой байх юм? Эцэг их нь гэр бүл нь ямар оролцоотой байх юм? Бодлого, шийдвэр ямар оролцоотой байх. Эдгээрийн маш зөв зохистой харьцаа айгүй чухал байдаг. Хэн хаана юу хийхээ мэддэг. Ямар асуудлуудаа байх нь. Тэгэхгүй тэгээд гэр бүлийн оролцоог ингэвлээ эцэгчүүдийн дунд тэмцээн хийгээд байгаа. Манайхны нэг энэ утгыг алдуулна гэдэг бол нэрээ бас нэг заримдаа ч бас манай улсын онцлог ч юм уу гэж бас бодох шиг тий. Тэгээ ингээ бүр үнэхээр утгыг бас алдагдуулж бол чадж байгаа маа нэрээ. Нэрэл бас эцэгчүүд нь манай хүүхдийг баг сургасангүйгээ хэрүүлээгээд авах биш тийм ээ. Тий. Өөрсдөө бас өдөр тутамдаа тодорхой хэмжээнд яг ойлгож байна хүмүүс цаг зав ажил төрөл. Тий. Би бол бас боддгийг уг нь яг ингээд хоёр эцэгхийн нэг нь уг гэр бүл доктортой байгаад хүүхдийнхээ хичээлийг хийлгээд бүр заавал ингээд чийж чадахгүй байсан ч гэсэн нэг тэгдэж штэ манай үеэлэгч ярдээ нэг англи манглаар ойлгохгүй штэ ядаж хажууд нь цэвэр бичгээ сууж гэдэг те ядаж тэр оролцоо хүртэл ингээд чухал байгаа даа байхгүй тий. Тийм тэгээд тэр хийсэн даалгавар энэ тэр хамтарч хийх мэх юм тэр өгч те тэгжиж энэ зөв зохистой харьцаа явахгүй бол одоо бас хэцүү. Тэгээ одоо ингээд зарим нь ингээд хувийн сургууль төлбөртэй хүүхдүүдэд өглөө ингээд юм тэгш бас байдал гарлаа гэл янз бүрийн юм болж байна. Тэгээд ер нь бол одоо би бодоход бол яг хүн бол одоо яг нэг өглөөд хувийн ч вэ хувьсгалын ч вэ аль сургууль сурсан хүн бие даан суралцах чадвар бол хангалттай байдаг. Тэр бол нэг тийм улсын сургууль хувийн сургуулийн нэг ялгаа байхгүй. Хаанлуул хаана очиод сурчих бүрэн боломж бол уг нь бол хүн хүртэл байгаа. За ингэж байгаа байхгүй юу? Одоо ингээд хүүхдүүдийн хичээл сургалт амралт эхэлж байна. 26 оны 100 болж байна. Тэгэхээр 100-ны дэлгэр цагт хүүхдүүд амрах ёстой мó? Өөрсдөө хөгжүүл сургалтан суух ёстой мó? Би бол өдөрт нэг цаг хичээлээ л хийх. Хаач байсан хамаагүй. Хаач байсан, хизээч байсан хамаагүй. Тэгээд одоо 100 бол ялангуяа 100-ыг ашиглаж маш их цаг алддаг аахгүй бид нар. Одоо алддаг. Нөгөөдлөр 100-ыг ашиглаж чадах юм бол маш их зүйлийг олж авах боломжтой. 103 анги гисэн ба шүү дээ. Тийм би чи 100 гэтэл 3 анги гисэн.
Тэр зун ч л одоо миний анги үсэргэх одоо зун болсон. Тийм байна. Тэгэхээр яг хоёлаа бол их удаан ярилцсан их гоё прожект ус эхэлж байгаа тийм ээ. За тэрийг бол яг тэгээд энэ зундаа гоё сайхан явах бах. Англи хэлийг сайжруулээ. Тэр математик сэтгэн бодох чадварыг сайжруулээ гэж байгаа. За тэгэхээр ер нь яг ярилцлагынхаа төгсгөлд ингэж сумаар байна л та. Таны бодлоор Монголын боловсролын ирээдүйд хамгийн их итгэл найдвар төрүүлж байгаа зүйл юу вэ? За хүүхдүүд юм да. Тий. Энэ одоо ялангуяа зүгээр би хэлчихье. Энэ сумын хүүхдүүд. Тий, суманд сургууль сурж байгаа хүүхдүүд. Тий. Тэнд бол маш гэгээлэг, маш чадвартай иргэд тэнд бол байна. Яг уу энэ PISA-гийн шалгалтаар сумын сургууль, аймгийн сургуулиас хоцрогдолтой гараад, аймгийн сургууль, нийслэлийн сургуулиас хоцрогдолтой гарцیں۔ Гэхдээ зүгээр тэр бас нэг өрөөсгөл юм, онцлмоор юм юу гэхээр тэр өрхийн орлогоос бас хамаардаг байхгүй юу? Тэг өрхийн орлого нь буурахтахаар хүүхдийн сурлагын амжилт буураад өрхийн орлого өсөхөөр хүүхдийн сурлагын амжилт өсдөг. Тэнгүүд сумын сургуульд гайгүй өрхийн орлоготой хүүхдүүд аймгийн төв рүү явуулчих байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр чинь аймгийн төвийнхний амжилт гэсэн үг. Тийм ээ. Аймгийн угаасаа л тийм хүүхэд авчиж байгаа юм байна тийм ээ. Тий. Аймгийн төвд нэг гайгүй орлоготой гайгүй хүүхдүүд нь хот руу явуулчих байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа тийм ялгаа үүсэж байгаа. Тэр ялгаа нь болохоор тэр сумын бүтээгдэхүүн гэхээс илүүтэйгээр тийм нэг амьдралын одоо орлогын хөзрөн тэр юм байна. Тий. Орлогын тэгш бас байдлаас залхаж ийм ялгаа үүсэж байгаа. Тэр суманд байж байгаа хүүхдүүдийн тэр одоо хөдөөний хүүхдүүдийн тэр одоо бодож байгаа сэтгэж байгаа тэгээ тэр уужим тэр бодож байгаа ядаж цэвэр агаар нь байдаг юм уу уул ус тал нутг нь байдаг юм уу Монгол хүний чинь яг жинхэнэ оршихуй чинь тэнд байгаад байгаа байхгүй юу энэ 4 ханы донд биш тэгээ тэр хүүхдүүдийн бодож байгаа сэтгэж байгаа юм ингээд юм дууч нар гэх цээлхэн гоё хоолой байдаг та яг л тийм оюун ухаан одоо энэ сэтгэн бодох юм саруул ухаантай Монгол хүний саруул ухаан гэж байдаг шиг тийм саруул ухаан тэнд айгүй их байна. Яг хотод ч мэдээж байгаа л та. Гэхдээ тэнд хүүхдүүдийг дийлэх олонхот нь тэнд байна. Тэгж надад харагдсан. Тэгэхээр тийм хүүхдүүд байна гэдэг чинь тэгэл ирээдүйд тэнд бас байна. Бас тэгээд тэндээс маш олон мундаг мэдлэг ур чадвартай тийм хүүхдүүдийг хамгийн гол нь хүүхдүүдийг бид нар одоо нэг цагаан цаас болгочихгүй л тэр нэг гоё өнгө алгалсан тэр гоё хүүхдүүдийг л тэр одоо бүхэл хүүхдийг те гоё юм би сурч чадна би сурья би өөрөө гэдэг ийм гоё итгэлийг нь л унтраалгүйгээр тэр цагаан цас болох биш тэрийг л гоё хөгжүүлж өгөх л боломж болцоо байна. Тэгээд манай улсын яг боловсрол гэхэлэр бид нар чинь маш цөөхүүлэх нэ байхгүй юу? Маш цөөхүүлэх нэ ондоошилтой. Тэгээд нэг сая хүрэхгүй орчим EBS-ийн сурагчтай 30-40 мянган багштай 1000 хүрэхгүй сургуультай. Тэгэхээр энийг бол бидэнд монголчуудад маневр хийдэг юм том одоо туршлага байдаг. Морин дээр өссөн болохоор байлч мальтаа ч гэсэн ингэж явж байгаа л маневрлал өөр тийшээ дайрч маяждаг ч юм уу те. Тэгэхээр бидэнд юм юмд маш амархан дасан цогцох чадвартай, маневрлах боломжтой, тийм саруул ухаантай хүүхдүүд байна. Тэгэхээр энэ дээр бол нэг тийм амар том төсөв мөнгө бодлогын шийдэл мэдлээ хэрэг байхгүй. Бидэнд бол нэг тийм энэ асуудлыг шийдвэрлэгч тийм одоо асуудал бол уг нь бол биш. Би үл гэж хардаг. Бүрэн бид нар оюуны болоод энэ боловсролын талаараа бид нар бүр одоо байгаагасаа илүү маас нь өөрөө сайжирсан байх. 3 саяулаа юм оюунлаг юмд нэг те шүүлтүүртэй хандаг тунгааж боддог. Нэг их усүр харлаа гэхэд энэ зөв өнөө худлаа юу гэж дотроо боддог. Тэнгүүлээ дараагийн өөр их сурвалж хайж үздэг. Тэр нь бас өөр ах юм бол дахиад өөрийг их сурвалжийг хайж үзээд хооронд нь харьцуулж нэгтгэн дүгнэж ийм чаддаг, ийм чадвартай, боловсролтой 3 сая хүн л байхад л манай улс бол өнөөдөр тэгэл хангалттай сайхан амьдраад явчих. Бүрэн сайхан боломж болцоо бол байгаа л гэж харж байна. Энэ сайхан өргөн удам нутагт ур чадвар нь хаасаагүй байна. Магадгүй өнөөдөртөө боломж нь байхгүй байна. Энэ гайхалтай дахин давтагдшгүй өгөгдөлтөй энэ сумын хүүхдүүдийг Монголын өнцөг боломжтой байгаа хүүхдүүдийг дараагийн 10 жил 20 жилд амжилтанд хүрэх дэлхийн иргэн болох боломжийг гаргаж өгөөсэй гэж
танд бас хүсмээр байна. Энэ замналт нь бас амжилт хүсье. Сайхан 2 цаг гаргаж ярилцсан бас их баярлалаа. Энэ зунд танд болон өөртөө амжилт хүсье. Тэ одоо ингээ сайхан мэдээж одоо зундаа бол инфпрофтэйгээ хамт гоё прожектын. За дээрээс нь боловсролын талаар бол бас нүднээс маш гоё ярилцлага боллоо гэж хэлмээр байна. Тэгээд ирсэнд баярлалаа. Тэгээ та бүхэндээ ч гэсэндээ маш сайхан ярилцлага болсон баха. 2 цаг бас жаргаж сонссон баха гэж бодож байна. Тэгээд ер нь бол ийм гоё үнцэнтэй ярилцлагыг аль болох олон хүмүүс төгөөж өгөөсэй гэж хувьяасаа хичээнгүлэн хүсмээр байна. Манай подкастын зорилго ерөөсөө үнцэнтэй контент хийх байдаг. Та бүхэндээ бас тэгэхээр үнцэнтэй ч гэсэндээ контент хүүхэд болгон өнцөг болон бүрт байгаа дараагийн хойч үе болгондоо хэрэгтэй ярилцлага байсан баха гэж бодож байна. Тэгээд бие махбодын сэтгэл санааны, оюун санааны хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За баялаараас дамжилтсэ. За найзтай амжилт хүсье. Thank you guys. Гайхамшигтай дугаар болсон. Үнэхээр би бол дотроо бол тэгж бодож байгаа. Та бүхэн ч гэсэндээ тэгж бодож байгаа байх гэж бодож байна. Тэгээд дараагийн дугаар хүртэл until next time. See you later. Сайн байцгаана саруулахад монголчуудаа. За ингээд Mono English Bookstore-тойгоо хамт хүргэдэг Weekly Book Review буюу 7 хоног болгоны номны хурангуугаараа та бүхэндээ энэ удаа ахиад Austin Kleon-ы маш гоё авсаархан, маш гоё coverтай, маш хэрэгтэй Keep Going гэдэг 3 дахь цувралыг та бүхэнтэйгээ товчхон хуваалцъя гэж бодлоо. За эхнийх нь бол номны баяр дээр бид нар юу байсан? Still Like an Artist байсан. Хоёр дахь нь бол түрүүчийн удаа Show Your Work бол байсан. Бид бүгд бол одоо Austin Kleon-ы номнуудыг бол одоо энэ амьдралд ялангуяа бүр эрт дээр үеийн биш тийм ээ. Одоо хэдий ингээд Aurelius-ийн философи маш үнэн авч энэ бол илүү их general байдаг тийм ээ. Aurelius бол гэтээ мэдээж гайхалтай. Гэхдээ энд бол яг өнөөдрийн 2026 оны 21-р зуунд хэрэгтэй гэдэг юм хөөрхөн зөвлөгөөнүүд бол бас байдгаараа бол онцлогтой. За тэгээ keep going бол мэдээж тийм ээ, юм анхаарал сарниулах зүйл ихтэй, завгүй ертөнцид тийм ээ, бүтээлч байдлаа хэрхэн хадгалж, үргэлж урагшлах одоо талаар бол одоо ингэж айгуугой урам зориг өгдөг. Бид нар бол distraction маш их ийм нөхцөлд бол focus хийх, төвлөрөх гэдэг зүйл бол одоо маш хүнд байдаг. Тэгэхээр бол маш энгийн ойлгомжтой бол бичсэн. Одоо creativity гэж ярьдаг. Бүтээлч байдлыг тийм ээ. Төрөлхийн онцгой авьяас биш харин өдөр тутмын дадал зуршил гэж бол тайлбарлсан байгаа. Ерөн сая манай нэг инх бүрийн хэлдгээр гоц ухаантай нүшээ тогтмол хөдөлмөрөөс нь амжилтанд хүрдэг гэдгийг их хөөрхөн жишээгээр бол явцсан байгаа. За тэгээ номын мэдээж хамгийн сонирхолтой хэсэг нь бол доктортой бүтээлч амьдралын тухай зөвлөгөөнүүд бол байгаа даа. Зохиолч бол тэ зөвхөн урам зоригийг хүлээгүйш өдөр бүр тууштай ажиллахаараа бид нар зөвхөн урам зоригтой одоо ингээд гоё биетэй хүнийг бодъё тэ зөвхөн ингээд өглөө босоод амар гоё ирч хүчтэйгээр фитнес хийх өдрүүдтэй л хийсэн бол тэр хүн хэзээ ч тийм болохгүй. Магадгүй сэтгэл санаа готорсон үедээ, нойргүй үедээ, стресс үедээ өөрийгөө босгоо заавал тэр зүйлийг инх бүр үйлдгээр 1 цаг хий гэдэг шиг маш олон хүмүүс өөрөө өөрсдийн амжилтанд бол нэг тэгж хүрсэн. Тийм утга санаанд бол байгаа. Тэгээд манай зохиолч маань бол тийм ээ одоо юу гэдгийг алхах, сошиал хэрэглээгээ багасгах, өөртөө 50 орчим бүрдүүлэх зэрэг энгийн зөвлөгөөнүүдийг бол одоо өнөөдрийн амьдралд бол маш хэрэгтэй гэдэг утгаар бол их ярьдаг. Тэгээ энэ номонд бол одоо нөө community, value of community гэж яриад байгаа. Хамт олонтой байх, тэр харилцааны үн цэнийг одоо маш сайн ойлгуулж өгж байгаа. За ер нь бид нэр би introvert, би extrovert биш учраас би ингээд хүмүүсээс гол байхыг хичээдэг ч юм уу гэж ярьдаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар бид нэр ер нь хүнтэй танилцсан гэдэг бол баг юу мэдхээс илүү тийм чухал үнцэнтэй бол байдгаа. Олонний дунд орох. Тэр community гэдэг юм хамт олон гэдэг чинь өөрөө бас тодорхой хэмжээний зорилготой байдаг. Хамтдаа нэг нутаг юм уу, нэг баг дэмждэг юм уу, нэг ажил мэргэжилтэй холбоотой юм уу, нэг газар төгссөн юм уу гэд. Тэгээд хамт олон гэдэг зүйл чинь угаасаа таны талд байж байгаа. Дараа нь юу ч хийжсэн, бие бинийгаа дэмжиж явдаг, бие биендээ тусдсан болдог. Тэгэхээр энэ бол маш чухал шүү. Энэ бол бүр ингээд аз жаргалтай бөгөөд уртудаа амьдралын бас үндэс юм а гэдгийг хэлж байгаа. Тэгээд дээрэс нь одоо энэ бүтээлч тийм ээ. Бүтээлч хүмүүс хизээч ганцаараа хөгждөггүй маа.
бусадтай санаа бодлоо хуваалцаж бие биенээсээ суралцах нь чухал гэдгийг бол их тайлбарладаг. За тэгээд ер нь бол ингээл номын зураг, гар бичмэл, тэмдэглэл, ишлэлүүд бол таныг болон ер нь ялангуяа манай өсвөр насны хүүхдүүд ч ном унших дург хүүхдүүд байгаа бол энийг уншихад бол маш хөөрхөн дэм болно. Тэгээд keep going яваал вэ гэдэг номыг уншаасаа гэж зөвлөмөр байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.